Хүчийн төргийн үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар студиэс үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөө орой бид бүхэн маань ардчилсан нам сэдвээр ярилцах байсан. Гэвч зочид маань ирэх боломжгүй болсон тул өмч хувьчлал сэдвээр ярилцах гэж байна. Чухам яагаад энэ сэдвийг сонгосон талаар бяцхан сурвалжлага үзээд студидтэй уулзцгаая. Өнгөрсөн 7 хоногт улсын хурлаар эрх хон товчлох 6 төрийн өмчт компаниудын жагсаалтыг баталсан. Үүнд төрийн банкны 75%-ийг 75 тэрбумаар, хөрөнгийн биржийг 20 тэрбум, оргил аршаа сувллыг 7 тэрбум, Монголын цахилгаан холбоо компанийг 7.6 тэрбум төгрөгөөр, Монгол шуудан компанийг 20 тэрбум төгрөгөөр, Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ компанийг 30 тэрбум төгрөгөөр тус хувьчлахаар баталсан. Төрийн өмчт үйлдвэрийн газруудын алдагдлын асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Тиймээс засгийн газраас төрийн өмчт хуулийн этгээдийг хувьчлах, алдагдaltaй ажиллаж байгаа төрийн өмчт компани менежментийг сайжруулах замаар ашигтай ажиллагааг дээшлүүлэх бодлого баримтлахаар болсон. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр улсын хурлаас гарсан ажлын хэсгийн шалгалтаар төрийн өмчт үйлдвэрийн газруудын өрн улсын орлогоос 2 дахин давж 3 жилийн өмнө 117 тэрбумын ашигтай ажилладаг байсан бол өнөөдөр 10.7 тэрбумын алдагдaltaй ажиллаж байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Төрийн өмчийн компанийг алдагдaltaй ажиллуулж нэг бол төсвөөс алдагдлыг нь нөхөж мөнгө идэх, нөгөө нь төрийн өмчт газрыг үнэгдүүлж байгаад хувьчилдаг хоёр аргатай болцоход байна гэж улсын хурлын зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн юм а. Хувьчлахын эсэргүүцээгүй. Хуулийн цоорхоо хууль зөрчилд байна. Төрийн болон орон нутгийн өмчийн зарим заалтыг зөрчсөн байна. Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байна. Ялангуяа тэр шудраг өрсөлдөөн хэрэгжилт нөлөө газраас санал дүгнэлт хүртэл аваагүй юм байна штэ. Энийг л ярьж байна. Тэгэхээр хувьчж болно. Хувьчлахтаа бид нар их баг гэхгүй хуулийг зөрчихгүй л хардлага сэрдлэггүй л хувьчлах ёстой гэсэн үнс санаа дэвшүүлээд байна л да. Дийлэнх компаниуд маань ямар нэг байдлаар ашиг юм бос гэдэг юм уу, нийгмийн халамжийн төлөө чиглэсэн гэдэг юм уу. Эргээд тухайн тэр компанийн үйл ажиллагаа нь хязгаарлагдсан хүрээнд хязгаарлагдсан байдаг. Ирэх хэмжээ нь улсын их хурл засгийн газраас бүрэн хамааралтай. Зөвхөн зүгээр нэг ноогд ашиг гэдэг юм уу тухайн тэр орлогыг дамжуулах бол үүрэгтэй шахуу иймэрхүү компанид бол бид нар бас үүсгэсэн болчоод байна. Өнөөдөр бид нар зүгээр яг үндсэндээ ер нь тэр олон улсын жишг стандартын дагуу төрийн өмчийн компаниудын засаглалыг нь хөгжүүлэх гэвэл эргээд бол бид нар бас нэг тэр бизнесийн орчин талаас арилжааны зарчмаар ашигын төлөө ажилдаг байх. За нөгөө талаасаа бас тэр засаглал менежмент талаас ч гэсэн бие даасан хараа тус байдлыг нь бол бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Энэ шинээр томилогдож очиж байгаа аж ахуйн нэгжүүдийн дараагаар очиж байгаа хүмүүсүүд энэ байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлийг төрийн өмчийн орооноос өгүүлж байгаа. Бидний хувьд бол төсөвтэй холбоотойгоор ямар шийдэл гаргасан бэ гэхээр төрийн өмчт аж ахуйн нэгжүүд болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс улсын төсөв төвлөрүүлдэг ногдол ашигын хэмжээг нэмэгдүүлээд өгч. Хэрвээ тухайн аж ахуйн нэгжийн захирал очлоо үйл ажиллагаагаа сайжруулж чадахгүй байгаа бол тэр дорн сольж байх хэрэгтэй тухай бас санал солилцсон. Олон нийтийн цахим сүлжээнд 2017 онд хувьчлах зарим төрийн өмчт компаниудын хувьд үнэлгээ бага байгаа тухай олон сэтгэгдлүүд байна. Мөн хувьчлал нээлттэй болох ёстой гэдгийг ч хэлэх хүмүүс байгаа юм а. За тэгэхээр үзэгч та бүхэн маань сурвалжлага үзсэн байх гэж найдаж байна. Энэ бас сэдвээр ярилцахаар студидтэй өрөө авчирсан зочдтой танилцуулъя. Миний баруун гар талаас улсын хурлын гишүүн Аяр сайхан, хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Алтай. За хөрөнгийн зах зээлийн шинжээч Ангарнар хүрэлцэн ирсэн бол миний зүүн гар тал төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга Баяр Эрдэнэ. За ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ган Хуяг. За Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ачаат Эрдэнэ нар хүрэлцэн ирсэн байна. За өнөөдөр явуулсан урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгэхээр миний хамгийн эхний асуулт бол 6 зочноосоо ерөнхийдөө дунд нь асууж байгаа. За төрийн өмчийг алдагдaltaд оруулаад үнгүүдүүлж байгаа төвчлөлтөг ийм аргыг одоо бизнес болон улс төрийн бүлэглэлүүд хийгээд байна гэдэг хардлага бол байх шиг байна. Чуулган дээр зарим гишүүд бас саналаа бас илэрхийлж байна. За хямралтай үед төр өмчөө хувьчлах нь эдийн засгийн гарцуу эсвэл юмыг төрийн өмчийг буюу ард түмний өмчийг үнгүүлдүүлж байгаа асуудал уу гэдэг дээр бол нийгэмд нэлээд маргаа өрнж байгаа шиг байна. Энэ жагсаалтыг баталснаас хойш. Тэгэхээр Аяр сайхан гишүүнээс яг энэ тал дээр таны байр суурь ямар байд юм бол өмч өвчлөл одоо хийх нь зөв байсан уу? За өнгөрсөн одоо Монгол улсын эдийн засаг одоо зах зээлийн зарчим шилжснээс хойш өмч өвчлөлийн асуудал одоо асар их маргаан дагуулдаг, хардлага сэрдлэг дагуулдаг ийм одоо нөхцөл байдалтайгаар явсарч ирсэн. Яг энэ цаг хугацаанд ч гэсэн явж байна л да. Тэгэхээр хамгийн гол асуудал бол төрийн өмчийг хувьчлах ёстой үгүй юу гэдэг асуудал байгаа.
Тэгээ үнэхээр төр одоо бүх өмчөө ховчлох юм уу? Өөрөө эзэмшилтэй тодорхой өмч байлгах юм уу гэх юм бол төрийн одоо бүх нийтийн үйлчлэгээний үүрэг гэж байдаг. Хоёрдугаарт үндэсний аюулгүй байдалтай холбогдуулж тодорхой үйлдвэрлэл үйлчлэгээ төрийн хяналтанд байх ёстой ийм асуудал бол байдаг. Тийм учраас тодорхой одоо төр ямар үйлдвэрлэл үйлчлэгээгээ өмчөндөө байлгах уу? Ямрыг ховчлох уу? Ховчлол хэдэн хувиар одоо ямар үнэлгээтэйгээр ховчлох уу гэдэг асуудал маргаан дагуулад байгаа. Өнөөдрийн бодит нөхцөл байдал юу юм бэ гэх юм бол төр өмчөө мэдэхгүй байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болохоор 86-аас 87 төрийн өмчт үйлдвэрийн одоо газар төрийн өмчт компани байна гэж байгаа. Сангийн сайд болохоор 90 орчим ийм байгууллага байна гэж байгаа. Тэгэхээр төр тоог нь мэдэхгүй байгаа нөхцөл байдал бол өнөөдөр энэ төрийн өмчтэй холбогдуулсан асуудал ямар хараа хяналтаас гадна явж байгаа асуудал вэ? За тийм учраас төр тоог нь мэдэхгүйж тэр үйлдвэрийн газруу тэр төрийн өмчт компаниг ашигтай ажиллаж гинэ үгүй юу гэдэг тэр хараа хяналтаа яаж тавьж байгаа нь тодорхой. Төрийн өмчт үйлдвэрийн газруудыг нэг бол алдагдaltaаг нь хувьчлах юм уу? Эсвэл энийг нь сайжруулахын тулд хувьчлах юм уу гэдэг нэг юм стандартаа шийдэлтэй болох ёстой. Тэгэхгүй алдагдaltaаг нь бид хувьчлах ёстой гэж ойлгож идэл ашигтайг нь хувьчилчдаг. Тэгсэн мөртлөө тэнд үндэслэл хэлээд байдаг. Тэгэхээр энийг эргэн тойрон бас нэг энэ үйл ажиллагаагаа нэгмөр болгоод явах нь зүйтэй гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр бид яг төрийн өмч хэрхэн хувьчлагдж байгаа процессыг бас засгийн газар талаас сонирхохоор бас өнөөдөр Баяр Эрдэнэ хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа. Тэгэхээр яг одоогийн байдлаар сангийн сайдын үн зарлсны дараа бол нийгэмд бол энэ хямдхан байна. Энэ үнэтэй байна гэдэг ийм мэрэгжлийн бус сэтгэлдлүүд яваад эхэллээ л дээ. За энэн дээр бол хүмүүс санхүүгийн салбарын мэрэгжилтэн биш ч гэсэн төрийн өмчийг үнгүүдүүлж авах чинь. Эсвэл энэ үйлдвэр ийм үнэтэй одоо дуудлага худалдаа эхлэх үн бол үнэтэй байна гэдэг талаар бизнесийнхэн бас зарим нэгэн байр суурьаа илэрхийлж байна. Тэгэхээр одоо яг чигсалтын хувьд эдгээр саяхан бидний сурвалжлаган дээр үзүүлсэн байгууллагууд яг хувьчлагдахад бэлэн болцсон байгаа. Процесс хаана юу гэдэг дээр та мэдээлэл өгөөч. За тодтогч бас нэг хоёр зүйлийг тодруулж хэлэх нь зөв баг. Төрийн өмчийн хороо хуучнаар за төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар яг өнөөдрийн статусаар 2015 онд бол татан буугдсан. За ингээд зөвхөн нэг сангийн яамны нэг газрын чигүүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн байгаа. За ер нь бол Монголын төр өмчтэй байх, өмчөө бас тодорхой хэмжээнд оролцоотойгоор зохицуулах нь бол зайлшгүй. Тийм учраас энэ шаардлагаар энэ шинэ засгийн газар төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг одоо дахин байгуулсан гэдгийг онцлж хэлхийг хүсэж байна. За ер нь бол өмч хувьчлалын үзэл баримтлал үндсэн чиглэл их хурлаар одоо засгийн газар боловсруулж их хурлд өргөн бариад үндсэндээ өмнөх зарчмаараа бол нэг 6 сар хавьд төсвийн хүрээний нөгөө мэдэгдэл төсвийн төсөөлөл гарах үед боловсруулагдаад ингээд уялдаад явдаг. Харамсалтай нь өнгөрсөн жил бол сонгуулийн үед давцаад ингээд өмч хувьчлалын одоо үндсэн чиглэл төсвийн хүрээний мэдэгдэл бол гараагүй. Тэгэд яг одоо өнөөдөр бол үндсэндээ засгийн газраас их хурлд өмч хувьчлалын үндсэн чиглэл үзэл баримтлалыг бол танилцуулах юм ажил хийгдэж байгаа. За их хурл дээр бол өмч одоо хувьчлах болцоотой ийм аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж бас байнгын ороод дээр ярьж хэлсэн. За энэ асуудлыг тойроод бас тодорхой хилцүүлгүүд нийгэмд бас өрнөж байгаа гэдгийг бас тодтогч хэлхийг хүсэж байна. За яг процедурын хувьд бол засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар яамтай санал нэгтгээд судалгаа хийгээд за төрийн өмчийн оролцоотой энэ аж ахуйн нэгжүүдийг алийг нь хувьчлах уу, алийг нь өөрсдөн зохион байгуулах уу, алийг нь одоо хувьцааг нь гаргаж тэг хяналтын багцаа хэд байх уу гэх мэтлийн олон асуудлыг багцаар нь шийддэг. Тэгэхээр энэ асуудал бол одоо боловсруулалтын шатанд явж байгаа гэдгийг бас тодруулж хэлье. За баярлалаа. Тэгэхээр ер нь бол яг эцлээд баталсан жагсаалт бол бас байхгүй юм байна гэж ойлгож болохоор байгаа юм байна. Процессыг бас та бүхэн ойлгосон байх гэж бодож байна. Баяр Эрдэнэ даргын тайлбарснаар. Тэгэхээр хөрөнгийн биржийн захирал алтаагаас болохоор Монголын хөрөнгийн зах зээл яагаад хөгжихгүй байна гэхээр хөрөнгийн бирж хувьд байх ёстой гэж үздэг хөрөнгийн зах зээлийн тоглогчд байна. За хувьчлал нэгэд өнгөрсөн жил бол одоо энэ 6 сард бас 5 тэрбумгээ орж ижсэн. Сая болохоор үнэн өсөөд ороод ирсэн чинь за талбайн хажууд байршил дээр байдаг та гэдэгтэй ч юм уу Монголын санхүүгийн салбарын нэг гол тоглогч болно гэдэг утгаараа ч юм уу хямдхан байна үнэтэй байна гэж шууд маргаан гараад ирлээ. Тэгэхээр үнэн дээр танахыг хэн үнэлэх ёстой юм? За яг энэ явж байгаа төрийн өмчүүд хөрөнгийн зах зээлээр дамжиж явах нь зөв юм уу? Энэ дээр бас таны зүгээр хувийн
эдийн засгийн байр суурийг сонирхмоор байна л да. Тэгээ танах яг үнэлгээ нь бодит байж чадж байгаа. Юуны өмнө та бүхэд орон мэндийг хүргэе. Түрүү миний ойлгосноор бол улсын их хурлаас холбогдох шийдвэр нь гарсан буюу одоо субъект нэрх бүхэн субъектнөр шийдвэр гаргасан гэж ойлгож байгаа. Миний хувьд бол би үнэлгээ тогтоолох ч юм уу ховчлохыг шийддэг бол субъект биш. Нэгэн хөрөнгийн биржийн захирлын хувьд та хөрөнгийн биржийн үнэлгээ хөрөнгийн биржээр дамжуулах ховчлын талаар ярьж байна л да. Хөрөнгийн биржийн үнэлгээний хувьд бол би төсөвт төвлөрүүлэх өртөх нь өөрөө 20 тэрбум төгрөг гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээлээр дамжуулаад ховчлсон тохиолдолд энэ үнэлгээ нь магадгүй өсөх байх. Тэгэхээр энэ бол одоо босго үнэ гэж би ойлгож байгаа. Мөн бусад төрийн өмчт объектуудын талаар ярихад бас адилхан. Хөрөнгийн зах зээлээр хөрөнгийн биржийн захирлын хувьд би хэлэхэд бол энэ бол хөрөнгийн зах зээлээр дамжаад хийх юм бол илүү транспарент гэж ярьдаг, ил тод илүү шударга болно гэж бодож байгаа. За баярлалаа. Тэгэхээр юуны талаар нөгөө бирж өөрөө ховчлогдох ёстой юу гэдэг тал дээр хэлэхэд бол магадгүй Монголын хөрөнгийн бирж дэлхийн хамгийн сүүлийн төрийн өмчт бирж байх л та. Тэгэхээр энэ өөрөө бол бодит одоо бизнес арчмаар явах. Тэгээ өөрөө чи асуултанд түрүүн агуулгаж ирсэн. Өнөөдөр Монголын банкуд одоо шил Монголын бизнесийг санхүүжүүлж, Монголын эдийн засгийг санхүүжүүлж. Яагаад хөрөнгийн зах зээлийн оролцоо байхгүй нэ гэхээр эн чинь өөрөө төрийн мэдэл байгаад ирсэн. Органик хөгжлийн бас тодорхой хэмжээгээр бас хязгаарлалсан юм байдгийн болов гэсэн тийм ойлголттой байна. За баярлалаа. Тэгэхээр ард цаг санхүүгийн нэгдлийн захирал гавны захирлаас бол танаа ах бол Монгол шуудан төрийн өмчт үйл газрын хувьцаа эзэмшигч байгаа. За ер нь бол хувьчлалд оролцоно гэдгээ бол сошиал медиагаар болон хэвлэл мэдээллийн байгууллагууд болон салбарын ийм хурлууд дээр бол ил тод ингээд яриад явж ирсэн. За одоо Монгол шуудан компани үнэн дээр за чойжос сүрэн сайд зарлсны дараагаар энэ бол стратегийн үнэтэй байна, хямдхан байна гэдэг маргаан бас хөрөнгийн биржийг дагуулад эхэллээ л дээ. Тэгэхээр энэ дээр таны байр суурин дээр энэ үнэлгээг та хэр бодит гэж бодож байна. Төсөвт бол төвлөрүүлэх мөнгөн дүнгээ бол тавьчихсан байгаа. За зарим нь анхлан дуудах үн гэж иргэд ер нь мэдээлэл байх шиг байна л да. Тийм. Яг алтаа захирлаа хэлж байгаа тэр хөрөнгийн бирж 20 тэрбум төгрөгийн үн бол өөрөө төр за бид нар дараа жил ер нь нэг иймэрхүү үнэлгээтэйгээр энэ объектаас салчихъя гэдэг ингээд нэг дүн тавьсан байж байгаа тийм. Хөрөнгийн бирж дээр өнөөдөр хэдэн төгрөгийн өрийг балансан дээр нь аваад явуулж байгаа юм бэ. Тэр нэг яриад байгаа одоо төрийн өмчтөй компаниудын төсөвт өөрөө дарамт очруулчих гээд байгаа. Тэр боломж нь хэрэм бэ гэдгийг бол бид нар заавал сонирхох ёстой. Тэгээд ер нь бол аливаа хөвчлийг хийхээс өмнө ингээд ийм хилцүүлэг явуулж байгаа нь бол их сайхан үйл явдал болж байна. Анх удаа нээлттэйгээр энэ жагсаалтыг гаргалаа. Энэ процесс нь цаашаа нээлттэйгээр олон түмэнд одоо ойлгомжтой ил тодор ингээд явах нь бол дамжиггүй болж байна. Гэтэ яг энэ цэг рүү хурж ирэхэд бол бид нар нөгөө 26 жил яваад ирсэн юм шүү те. Их хувьчлалын үеэс эхлээд ард иргэд нь сайн ойлгоогүй байхад нөгөө гарт нь эрхийн бичиг бариулаад төвчлээд явуулчихсан. Тэгээ өнөө хүрээд ирсэн энэ явдал засагдаад залруулагдаад хөрөнгийн биржээ хувьчлах, мяата хувьчлах энэ асуудал олон жил яригдчихэж байгаад өнөөдөр ингээд шийдэгдэхээр болоод ирж байна. Гэхдээ ингийн тулд бол Монгол улсын эдийн засаг өнөөдөр ингээд бүр шаландаа тултал ингэж унжээж төсөвийн алдагдал дийлдэшгүй болж байж. За төрийн өмчтөй компаниудын захирлууд яг өөрсдөө энэ хувийн эзэд дээр нь байдгүй учраас юун одоо тэр компанийг үр ашигтай ажилуулах байтугай дараагаар нь яг хэдэн төгрөгийн үнэтэй байтугай хэдэн ширхэг төрийн өмчтөй компанийг одоо мэдхгүй сууж байгаа нь өөрөө илэрлэл нь болоод байгаа байхгүй. Эзэнгүй өмч. Бид нар 70 жил социализмыг тулж ирсэн. Эзэнгүй өмч яаж байдгийг юуг тарьдгийг ингээ харсан. Тэгээд 90 онд энэ шинжилгээ хийхдээ энэ хувийн өмч хөвшил дээр тулгуурласан зах зээлтэй эдийн засгийг сонгоно гэж ярьсан. Өнөөдөр Монгол шуудангийн хувьчлалд бол манайх оролцоод 17% аваад дараа нь дахиж нэмэж одоо нөгөө хөрөнгийн зах зээл дээрээс 14% нэмэж аваад тэгээд өнөөдөр 31% та болцсон явж байгаа. Гэхдээ ард санхүүгийн нэгдлийн хувьд бол 30000 хувьцаа эзэмшигч ард нь байгаа гэдгийг санах хэрэгтэй. За баярлалаа. Тэгэхээр үргэлжлүүлж ус танд хариулах боломж олдно. Тэгэхээр ангар шинжээчээс бол та бол сошиал медиа дээр хөрөнгийн биржийн хөгжлөлд манайх бол оролцсон. За манайх бол бараг авна гэдэг тийм зөрөгтэй байр суурьуудыг илэрхийлж байгаа. За тэрэндээ 50,000 иргэнийг оролцуулна гэдэг ийм краудфандинг гэж ярьдаг. Тэгээ олуулаа нийлж нэг одоо санхүүжилт босгох ийм орчин үеийн санхүүгийн хувилбарыг бас сонгоно гэж байгаа. Та энэ өмч хөвчлөлөө зөвхөн хөрөнгийн бирж гэлтгүү. Одоо энэ зарласан жагсаалт хэрвээ цаашаага соёрхон батлаад албачаад энэ ажлууд явах юм бол нээлттэй ил тод болж чадна гэдэг тийм итгэл үнэмшил байна уу?
За нэгдүгээрт одоо итгэл үнэмшил байхгүй учраас бид одоо нөдлөн тийм арга хэмжээг зохион байгуулсан. За яг анхдагч нь бол манай ган хийг байсан тийм ээ. Талбай нөгөө талын одоо газар дээр краудфандинг хийгээд хугацаа бага байсан учраас бас ингэ жоохон бүтлгүй болсон. За тэр нь одоо бусад хүмүүст ямар ч байсан бүгдээрээ нийлэх юм бол тийм ээ. За их мөнгө хамаахгүй боломжоор тийм ээ. За 100 мянган 100 мянгатайгаараа 500 мянган 500 мянгаараа сая төгрөгтөө сая төгрөгөө оруулаад нийлээд нэг тийм фанд маягийн сан болгоод тэр сангаараа одоо өмнө одоо жирийн иргэн оролцох боломжгүй байсан төрийн өмчийн хувьчлалд оролцох ямар ч байсан тэр сэдлийг нь бид бас төрүүлж чадсан гэж харж байгаа. За яагаад энэ асуудлыг одоо бид хийсэн бэ гэхээр хөрөнгийн биржийн хувьчлал их хурл дээр одоо өмнөх засгийн газрын тогтоолоос нь хасагдсан байсан. Яагаад тэгэхээр бид тухайд өөрөө хөрөнгийн биржийн захирал нь байсан. За ингээд нэг өмнө алдагталтай байх үед нь одоо хувьчлыг гэсэн шийдвэр маань яг миний үед хөрөнгийн бирж ашигтай ажиллаж эхэлсэн. 250 сая төгрөгийн одоо балансын цэвэр ашигтай. Яг тэн дээр үндэслээд их хурл маань өөрөө шийдвэрээ гаргацсан. Хөрөнгийн биржийг хувьчлахад 2-3 жил хойшлуулъя гэдэг. Гэтэл тэр шийдвэр гаргаснаас хойш 3 сарын дараа гівгэнд буцаад хөрөнгийн биржийг хувьчлана гэж гисэн. Ямар ч одоо хүнд мэддэхгүйгээр орж ирэхдээ 5 тэрбум төгрөгөөр хувьчлаагээд тэр мэдээ жишээлбэл хаач гараагүй. Одоо Eagle телевизийн одоо хэд хэдэн сэтгүүлчд намайг өрөөд бид нэг богинохон 30 минутын хилцүүлэг хийсэн. 5 тэрбум төгрөгөөр зарагдахаар одоо их хурлаа шийдвэр гарчлаа. Энэ 5 тэрбумыг хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал байсны хувьд юу гэж үзэж ийнэ гэдэг энэ ямар ч үнэлэхгүй таа байхгүй юу? Зөвхөн Лондонгийн хөрөнгийн биржээс авцсан програм нь одоо энэ алтаа захирал байж байна тийм ээ. 14 сая доллар. Одоогийн өртгөөр 30 тэрбум төгрөгийн зөвхөн програм хангамжтай байгууллагыг за дээр нь тэр газар байшинг нь яриха болий. Зөвхөн програм хангамж нь 30 тэрбумын одоо өртөгтэй байгууллагыг 5 тэрбум төгрөгөөр зарна одоо хувьчлана гэд их хурл дээр тогтоол нь гараад засгийн газар одоо дараагийн шийдвэр гарцсан байсан. Баярлалаа. Үргэлжлүүлээд бас таны хариултыг аавна. Бүгдээрээ нэг оролцогч маань 2 минут хариулдаг байгаа. За тэгэхээр Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо бол саяхан бас нэгдсэн шийдэл гэд чуулган аяж байсан. За тэр чуулган дээр бол Монголын санхүүгийн салбарын хувьцааны арилжаа, өмч хувьчлал, эдгээр энэ санхүүгийн хөдөлгөөн болон иргэдийг энэ санхүүгийн секторт оролцоог нь хангахын тулд үнэт цаасаар дамжуулж өмч хувьчлалууд явах ёстой гэдэг байр суурийг бол танаа гишүүд бол ихээр илэрхийлжсэн л да. Одоо бол энэ жагсаалтууд батлагдаад за дараа жилээс бол бүр том төрийн өмчийг байгууллагууд орно гэдэг тийм мэдээллүүд хэвлэлээр бас явж байна. Тэгэхээр танаа холбооны байр суурь бол энэ өмч хувьчлал дээр ямар вэ? Нээлттэй ил тод хийх ёстой. Энийг яаж хийдэг механизм байна олон улсын туршлага. Тэгээ ороо минь төргээ. Тэгэхээр үн цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны хувьд бол мэдээж энэ өмч хувьчлалыг төрийн өмчтэй компаниудыг хөрөнгийн биржээр хувьцаагийн зарах замаар хувьчлах нь бол хамгийн зөв арга гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ нь бол ягаад гэвэл ер нь хөрөнгийн зах зээл маань бол өөрөө тийм нээлттэй ажиллахыг бол шаарддаг. Тэгэхээр компаниуд бол тайлан балансаа ил тодоор тайлагнаад тэгээд дараа нь бас яаж ашиг олох гэж байгаагаа маш ойлгомжтой тайлбарласныг нь одоо андеррайтер гэсэн одоо манай гишүүн байгууллагууд бол тэрийг баталгаажуулт хөрөнгө оруулагчдад бол танилцуулдаг. Ингэснээр бол одоо аудит андеррайтер гэсэн хөрөнгө оруулагч ингээ компани гэсэн их олон субъектууд ингээд хөрөнгийн бирж дээр уулздаг л да. Тэгэхээр энийг яг зөв явуулах юм бол эхлээд компанийнхаа үнэлгээг маш зөв гаргана. Тэгээ мэдээж тэрийг бол эцэстээ яг зах зээл тодорхойлдог байхгүй. Хөрөнгийн бирж дээр ажиллахдаа бол одоо тэдээс 5-аас 10 одоо төгрөгийн хооронд зарна гэвэл хөрөнгө оруулагч хүн саналаа өгөх хэрэгтэй байдаг. Тэгэхээр 7-оор 8-аар авах юм. Тэгэхээр ингээд аль болохоор олон хүнд нээлттэй зарласнараа яг жинхэнэ одоо үнэн дээр үнэнд нь хүрэх боломжтой болно. Хоёрд нь бол мэдээж ингээд сая төрийн өмчтэй компаниуд үнгүүдж байна, ашиггүй ажиллаж байна гэдэг энийг нээлттэй болсноороо энэ ашиггүй ажиллах байдал нь бол багасах юм аа. Ягаад гэвэл энэ компани чинь засаглалт нь одоо хөндлөнгийн хүмүүс орох хэрэгтэй болно. Тайлан балансыг одоо олон нийтэд 3 сар тутам мэдэгдэх хэрэгтэй болно. Тэгээ энэ бүхэн дээр үндэслээд хувь нийлүүлэгчдийн хурлаар дамжин төлөөлөл удирц зөвлөөрөөр дамжин хүмүүс бол компани үйл ажиллагаанд ашигтай ажиллах талаар шаардлага тавих хэрэгтэй болдог. За баярлалаа. Тэгэхээр өмч гэж бол одоо Монгол улсын хуулинд бол аливаа этгээдэд байж болох, үнэлж болох бүх зүйлийг өмч гинэ гэд хэлсэн байдаг. Тэгэхээр төрд байгаа өмчийг одоо хувьчлах талаар яриулахаар бол одоо 90-ад оны их хөвчлөлийн үеэс бол яаж явж ирсэн талаар бол одоо
бодит баримтуудыг ховор боловч ард түмний дунд бол янз бүрийн хувилбараар кассандах мөнгөөр нь аавна гэж яриад байдаг. Өөрөөр нь төлөвлөн энэ. За тэгээ мэдээлэл ил далд байх тусам хүмүүсийн хардталт ихсээд байдаг. За энэ бол эзэнтэй хөвчлөл явах чинь наач гэдэг юм. Тэгэд улсын хурлын гишүүдийн байр суурийг сүүлийн бас нэг 8-9 цагийн удаа чуулган дээрээс ингээд хэлсэн үгнүүдийг сонслоо л доо. Нэг хуудсан дээр манай хууль тогтоогчид буюу нөгөө чагсаалт баталдаг энэ процессыг урагшлуулдаг хүмүүс маань өөрсдөө өөр мэдээлэлтэй байгаад байдаг. Ийм үед иргэд энэ хөвчлөлд оролцох боломж нь бүр тэр одоо 20 дугаар асуудал дээр харагдаад байна л да. За тэгээд одоо сайн жишээгээр гэвэл за одоо би хэлээгүй санхүүгийн шинжээч нар Монгол шуудангийн өмнөх хувийн секторыг оруулж ирсэн энэ хувьцааны хөрөнгөний биржээр дамжсныг бол сайн жишээ гэж их үнэлсэн байна. Одоо энэ капитал янз бүрийн санхүүгийн салбарын аналистууд муу жишээ гэвэл одоо Монголын сүүлд хийгдсэн арилжааны 8 болох одоо хэвлэлээр их ярьж байгаа Эрдэнэт Монросын одоо Орсын эзэмшилж байсан хувьцааг явсныг бас мөн би хэлээгүй. Монголын одоо томоохон хуульч нар, хараат бус хуульч нар бүгд энэ бол их далд явсан болохоор иргэд мэдээлэлгүй байсан болохоор энэ их муу 8 боллоо гэж дүгнээд байх жишээтэй. Эргэж харах хэрэгтэй гэж жишээтэй. Тэгэхээр аюур сайхан гишүүн сая нэвтрүүлгийн ихэнд хэллээ. Яам болон одоо гишүүд энэ үнэлгээг хэн гаргасан юм бэ гэдэг ингээ асуулга тавьж явах жишээтэй. Тэгэд ийм үед энэ хувьчлалыг таныхаар бол шийдэл нь юу вэ? Та бол хугацаа хожоод энийг эргэж хараад төр энэ өмчөө авч үлдэх ёстой. Энэ өмчөө хувьчлах яаралтай нэн даруй төсөвт орлого болох хэрэгтэй байна гэдэг та бол хугацаа хэрэгтэй гэж харж байна уу шийдлийн? Миний хувьд бол төрийн өмч өнгөрсөн хугацаанд одоо бодтоор үнэн зөв шударгаар хувьчлагдсан уу гэж асуувал би үгүй гэж хэлнэ. Яг одоо энэ цаг үед бас ил тод шударгаар хуулийн дагуу хувьчлагдах ажиллагаа явж байгааг бол бас үгүй гэж хэлнэ. Нэгдүгээр энэ төр энэ өмчөд үйлдвэрийн газруудыг нэгдүгээр тоогийн зөв тооцоод төр өмчөө мэдээд тэгээд 100% ашигтай ажилуулах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Ингээхийн тулд төрийн өмчөд үйлдвэрийн газрын захирлаар өнөөдөр томилогдохдоо миний чиний хүн гэж булаацалтаад чаддаггүй эдэж уух сонирхолтой төрийн өмчийг үнгүүдүүлж хувьчлах янз бүрийн бодолтой очих хүмүүсийг эндээс нь одоо нэн даруй холдуулах хэрэгтэй. Хариуцлагын гэрээг байгуулад үнэхээр ашигтай ажилуулна гэсэн энэ хүнийг нь гэрээний үүрэг болгож ажилуулж явах юм бол тэр одоо аль нь ашигтай ажиллах боломжтой, аль нь одоо төр үнэхээр авч явж чадахгүй зааг ялган гарна. Ингээд тодорхой объектуудыг хувьчлах ёстой. Хувьчлахдаа төр заавалчгүй мэдлэлтэй байх ёстой. Энэ объектуудаа тодорхойлох ёстой. Жишээлбэл энэ Монгол шуудан дээр ярих юм бол би энийг бол хувьчилж болно гэж байгаа. Хамгийн гол нь хувьчлахдаа төр 51% дор хаяж мэдлэлтэй авах ёстой. Яагаад гэвэл нэгдүгээрт энэ төрийн бүх нийтийн үйлчлэгээний үүрэг гэж байгаа. Баг болгон шуудан очиж байгаа. Зарим орон нутагт бол алдагдaltaй ч гэсэн машина явуулаад бензинээ хийгээд хүргэж өгдөг. Энэ төрийн бүх нийтийн үйлчлэгээний үүрэг. Бусад одоо ашигтай ажиллаж байгаа хэсгээс алдагдлаа нөхдөг. Хувьд очих юм бол тэр бол зогсно. Яагаад гэвэл тэр эдийн засгийн одоо хууль номынхоо дагуу заавалжгүй ашигын төлөө явдаг байхгүй. Хоёрдугаар шуудангаар дамжуулж төрийн байгууллагын хувь хүний нууцын зэрэглэлтэй материал явдаг. Гуравдугаар сүүлийн үеийн дэлхийн нийтийн хандлагаар шуудангаар дамжуулж одоо аюулгүй байдалд санал хийлсэн юм одоо аюулгүй байдлын эсрэг юм ажиллагаа явдаг болсон. Тийм учраас улсын үндэсний аюулгүй байдалтай холбогдолтой учраас төр заавалжгүй мэдлэлтэд орж 51%. Үлдсэн хуваа хувьчлахдаа тэр үнэлгээг бодтоор хийгдэх асуудлыг тавьж байгаа юм л. За баярлалаа. Тэгэхээр Баяр Эрдэнэ дараагаас бол илүү эргээд бас процесс сонирхох гэдэг юм л да. Төрийн өмчийн хороог өнгөрсөн жил татан буулгасныг бол мэдж байгаа. Тэгснэ төрийн өмчөө 51 болохоор 20 28 23 энэ гээд хуваацсан. Тийм сонирхолтой яагаад тийм шийдвэр гарсан. Ингээ дараа нь энэ явсан том хөвчлөлттэй холбоотой мө гэдэг хардлагуудыг бол хэвлэл тавьж байгаа. За төрийн өмчийн хороонд ажиллаж исэн хүмүүсээс дийлэнх нь ажилгүй болоод сангийн аман дээр нэг газар болоод очсон. Одоо бол танай агентлаг энэ ажлыг бол авч явж байгаа юм байна. Тэгэхээр энэ төр өмчөө мэдгүй байгаа асуудал энэ танах ажлаа муу хийгээд байгаа мó эсвэл мэдээлэл авах энэ процесс нь угаасаа хуулиараа ийм тунгалаг биш байгаад гэдэг юм уу? Яагаад сангийн сайд улсын хурлын гишүүн хоёр төрийн өмчөд үйлдвэрүүд алдагдaltaй ажиллаж байна гэж маш олон жагсаалтууд ил гарах юм. Тэгэхээр тоонууд нь ингээ хоорондоо зөрөөд идэг. Энэ мэдээлэл нэгтгэж чадахгүй байгаагаас болоод ингээд байна уу? Та асуудлыг ер нь хаана вэ гэж харсан? За би яг ажил хариуцж байгаа хүний хувьд бас нэг 2 3 тайлбар хэлхийг хүсэж байна. За нэгдүгээрт яг нэг төрийн өмчийн хорог татан буугцсантай холбоотойгоор бас нэлээд тийм замбраагүй байдал одоо санхүүгийн хувьд одоо бизнес компани засаглалын хувьд бас замбраагүй байдал үүссэн байна. За хоёрдугаарт ер нь бол 15 16 засгийн газрын тогтоолоор
хэд хэдэн компанийг байгуулад тэгээд тамга тэмдэгтэй ямар ч одоо сангийн яамн дээр баланс, тайланд одоо бүртгэгдээгүй нэг ийм зөрүүтэй зүйл байгаа. 10 гаруй компани асуудал байна. Тэгэд энэ нэг 87 90 гаруй компани асуудал бол энэ дээр байгаа шүү гэдгийг онцлж хэлхийг хүсэж байна. За ер нь бол өнгөрсөн хугацаанд одоо өмнөхийг харлуулах гэж байгаа юм шиг. Гэхдээ жоохон хариуцлагагүй байдал явж ирсэн. Ганц жишээ хэлэхэд одоо бид нар өнөөдөр нэг 10 гаруй улсын үйлдвэрийн газар болон хувьцаат компани ХХК засгийн газарт бас татан болох санал хөргүүлээд байж байгаа. 30 хүнтэй компани захирал нь 10 сая төгрөгийн цалинтай байж байгаа жишээтэй. Тодорхой хэмжээнд хувьчлах асуудлууд нь шийдэгдээд явсан ч гэсэн хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээнийхэн дагуу орж ирж байгаа мөнгө байхгүй ийм байдалтай. За та бүхэн маш сайн мэднэ, аж үйлдвэрийн парк, аж үйлдвэрийн зохицбор гэдэг улсын үйлдвэрийн сайн шанд аж үйлдвэрийн парк гэж байжгаад аж үйлдвэрийн зохицбор гэдэг төрийн өмчт одоо компани байсан. Энэ компани жишээ нь өнөөдөр 18-9 сая тэрбум төгрөгийн өртөө үйл ажиллагаа явуулж байгаа юм байхгүй. Тамга тэмдгийг ганцхан хүн бариад явж байгаа юм асуудал байж байгаа ч. Тэгэхээр төр өмчөө мэддэг, хяндаг, бүртгэдэг, тоолдог байх нь төрөл хэрэгтэй болохоос одоо хин нэгэн эрх мэдэлтэй албан тушаалт хэрэгтэй зүйл шүү. Тэгэхээр энийг бол боловсронгүй болгох хэрэгтэй. Зүгээр төр өмчийн харилцаанд ямар оролцоотой байх вэ гэдэг бол бас тустай асуудал гэдгийг онцлж хэлэх гэж байна. За тэгэхээр сүүлийн үед бол одоо шинэ засгийн газар болон шинэ их хурл ажилдаа орсноос хойш бол төрийн өмчөд үйлдвэр гэдэг үгийг бараг алдагдал гэдэг үгтэй хоршдол нь мэдээлэл хийж байгаа л да. За энэ дээр төр муу менежер гэдэг мессежийг бол бас их сайн явуулж байна. За энэ зүгээр мэдээллийн хэрэгслүүдийг ингээд томоор нь харахаар тэгэхээр төр муу менежер гэхэр Норвег яагаад байгаа тий. Одоо Скандинавын орнууд яаж ажиллаад байгаа ч гэдэг юм уу. Сайн ажиллаж байгаа жишгүүд байна. Манад муу ажиллаад байгаа, Орос манай хоёрт муу ажиллаад байгаа болохоор ч юм уу тий. Энэ төр муу менежер гэдгийг дефакто үнэн юм шигээр одоо хариуцлагатай албан тушаалтнууд мэдэгдээд эхлэхээр бас эргээд эн чинь нийтийн өмч. За энэ одоо өнөөдрийн энэ жагсаалтан дээрээс дөнгөж ярихад оргил аршин сувлыг авсан хувийн одоо бизнес болгоод тэрийг одоо хөгжчүүд маань амрах газаргүй бол яг нь Монголын цэцлэгийн холбооны байшин авсан үенд ингээд 5 одтой буудал хийчихвэл яах вэ гэд иймэрхүү санаа зовнох юмнууд гарч ирээд зөвхөн үнэлгээн дээр маргах биш. Тэгэхээр бодит үнэлгээг ер нь хин хийх ёстой юм бэ? Бодит үнэлгээтэй байж хувьчлах хэрэгтэй гэдэг үг бол их хурлын гишүүдийн амнаас их гарч ийн л та. Хин үнэлүүл бодит болд юм бол одоо жишээлбэл танаа өмнө нь 5 тэрбум одоо энэ 15 гэж байгаа үнэлгээ хаанаас гараад ирв энэ тоо? Сангийн яамны орлогын хэлцээ мэрэгжилтнүүд ингээд сууж ирснаа за дараа жил нэг хэдэн төгрөг хэрэгтэй байна гэд бичээгүй байх гэж найдаж байна тий. Мэдээч хэрэг энийг нэг эдийн засгийн тооцоолол дээр л гаргаж ирж байгаа. За ангар дарга бол одоо Millennium гэдэг софтверыг маш үнэтэй тэгэхээр танаа өр тал дээр бичигдэх байх гэж бодоод байна л да. Тэгэхээр алтаа захирлаас тэрийг сонирхъя. Дараа нь гавын захирлаас энэ асуулт. Юуны өмнө үн гэдэг чинь өөрөө юм бэ? Чин эрэлт нийлэлт хоёрын үн дээр бүрэлдэж байгаа ч үү. Тэгэхээр би түрүүн хэлсэн. Ялангуяа зүгээр манай хөрөнгөний биржийн ховчлол дээр үнэлгээн дээр ярьж байна л да. Үнэлгээ нь өөрөө хөрөнгөний зах зээлээр дамжаад ховчлогдох лээ бодит үнэлгээнд гарч ирэх байх гэж бодож байна. Дээрээс нь таны асууж байгаа эрсдлийн асуудлууд байж байна. Өөр чиглэлээр аваад явчихвал яах вэ? Энэ дэр мэдээж яриг нь бодгол асуудал. Ялангуяа би хөрөнгөний биржийн өмнөөс хэлэх байна. Учир нь юу гэхээр хөрөнгөний бирж өөрөө бол санхүүгийн хөөсөр бий болгодог дэд бүтцийн салбар. Энэ өөрөө бол бирж дангаараа үйл ажиллагаа явуулах ямар ч аргагүй. Түрүүн манай оролцогчдоос хэлжсэн зуурчлагч байгууллагууд байж байна. Зохицуулах зах зээлийн оролцогчд байж. Тэгэхээр биржийг авангуудаа шал өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулах өөрөө боломжгүй асуудал. Боломжгүй. Тий. Одоо тэгжил тавчхнаар таны асуулт хариулах байна. Одоо саяхан гаргаж ирсэн үнэн дээр танахаа санал авсан уу жишээлбэл мэдээч хэрэг танаа санхүүгийн баримтан дээр тулгуурлаж сангийн яам юун дээр бол манай энэ төрийн өмчийн бодлогын газар маань үнэ гаргаж эсвэл чойжл сүрэн сайд орлогын хэлцээнтэйгээ сууж байгаа гаргаад ирсэн үнэ юм. Авч чадгаар хүн 15 байгаа юм байна. Тэрнээс илүү байхгүй байна гэж гарч ирэх байх гэж найдаж байгаа шүү дээ. Биднэрт байгаа айдас бол бүгд тийм байгаа. Тэр болор сайд яагаад 5 гэж үнэлсэн гэдэг бол эднэр бол одоо ингээд эдийн засгийн хувьд гайхамшигтай асуултууд гарч ирээд байгаа. Авч чадах хүнийх нь бенчнэн тийм байгаа мó эсвэл танаа дээр хөрөнгөний бирж дээр бол мал байдаг те. Заримдаа нэг сонирхолтой мэдээлэл гарч ирдэг. Мал байдаг жишээлбэл тэгэхээр Төв аймагт хідэн хонтойг нь ингээд тооцчиж үнэн гарч ирсэн байх гэж бодод. Тэгэхээр яг одоо энэ үнэлгээний хувьд 5 тэрбум, 20 тэрбум гэж яригдчихэв. Би түрүүн хэлсэн үнэлгээ хийх ч юм уу, ховчлыг хэрэг бүхий субъект биш. Хаанаас гарч ирсэн, яг юун дээр үнэлж гарсныг бол мэдэхгүй. Би юу баттай хэлж чадах вэ гэхээр бол
хөрөнгийн зах зээл 2011 оноос хойш хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд хэд хэдэн арга хэмжээнд байсан. Нэг нь бол үн цаасны зах зээлийн хуулийг сайжруулсан байдаг. Хоёр дахь нь бол үн цаасны зах зээлийн дэд бүтцийг бий болгосон. Энэ Millennium IT гэж байна. Энэ бол төрөөс хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Мэдээж хэрэг та миний саналыг асууж байгаа бол энэ хувьчлах процесс өөрөө тухайн төрийн хийсэн хөрөнгө оруулалт өөрөө тооцогдох ёстой. Тэгэхээр магадгүй 20 тэрбум гэсэн тэр үнэлгээ энэ хийсэн хөрөнгө оруулалтыг тооцоод гарч ирсэн үнэлгээ байх гэж би бодож байна л да. За баярлалаа. Тэгэхээр яг саяын үнийг хэн тогтоогоод байна гэдгийг бас гааны захирлаас сонирхмоор байна. Хэрвээ биржээр явах юм бол зах зээл өөрөө үнэ тогтоочих бах эрэлт нийлүүлэлтэн дээр гэдэг тийм хүлээлт бол хүмүүст мөн оролцоо илүү хангагдах юм шиг санагдаад байна. Хэрвээ биржээр явбал тийм яг нэг гарааны тийм үнийг бол тавиад өгч байгаа. Шинжлэх ухааны үндсэлтэй байна уугүй гэдэг дээр маргаж болно. Цаг байгаа учраас би жоо хурдан ярьчих. Хэвлэх үйлдвэрийн хувьчлалыг өштэй 7 тэрбум төгрөгөөр зарласан. Олон нийтийн анхаарлыг татаад та нар оролцож болно шүү гэдэг ингээд Facebook болон энэ хэвлэл мэдээлэлээр энэ яриа хэлцүүлэг өрнсөн учраас 3-4 хоногийн дотор тэр сонирхол нэмэгдээд энэ хэвлэх үйлдвэрийн байрны үнэ нь өөрөө зарагдахтаа 26.7 тэрбум төгрөгөөр эцсийн дүндээ нэг 24 тэрбум төгрөгийг улсад бол энэ балгасын балгас болсон байшингийн оронд бол төвлөрүүлж чадсанаар нөгөө нээлттэй явагдсан хувьчлалын онцлог байна. Өнөөдөр Монгол шуудангийн хувьцаа биш үү? 278 төгрөгөөр 5 дахь хаагдсан байхгүй Монголын хөрөнгөний бирж дээр. Өчигдөр орой би фэйсбүүкээр нэг тэр хувьчлалыг нээлттэй явуулж та бүхэн анхаараарай энэ хувьчлалд ард түмэн оролцох ёстой шүү гэдэг ингээд уриалга явуулснаас болоод өнөөдөр хувьцаа нь 300 төгрөгөөр одоо 22 төгрөгөөр буюу 300 төгрөгөөр хаагдсан байна. Тэгэхээр зах зээл бол өнөө өөрөө маш сайн тогтоогод өгнө. Тэр компани ашигтай өнө тэр удирдлага сайн байна уу муу байна. Төр муу менежер гэдэг үгийг хин нэгэн гаргаад байгаа юм шиг байдлаар ярьлаач. Тийм биш шүү. Энийг зүгээр нөгөө бид нар өөрсдөө арьс махан дээр 70 жил туршаад тэгээд эдийн засагчид энэ болохгүй төрчин өөрөө нэг нам гарч ирдэг. Нам нь өөрөө хувь хүмүүс байдаг. Тэд нар эрх мэдлээ хадгалахын төлөө ажиллана. Тэгэхээр намынхаа хүмүүсийг тавина. Тэр шуудан байна уу хөрөнгөний бирж дээр ч хамгийн сайн ажиллуулж чадах, ашигтай ажиллах хүмүүсийг тавихгүй. За тийм хүмүүсээ одоо тавьж чадахгүй бол нөгөө хүмүүс чинь гарч ирээд намынхаа төлөө ажиллана. Эсвэл бол хувь хүнийхээ төлөө ажилт юм а. Тийм учраас бол наад төлөөлөө удирдах зөвлөл дээр гарч байгаа хүмүүс нь тэр гүйцэтгэх захирлыг нь хийж байгаа хүмүүс нь өөрсдөө vested interest буюу яг одоо энэ байгалийн өөрийнх нь тэр нэг хүний шин чанараар одоо агуулгдсан байдаг сонирхол бүрддэг учраас бол наадах чи явахгүй ээ гэдэг энэ асуудлыг бол тавьсан байна. Тэгэхээр өнөөдөр бол Монгол шуудан үнэтэй байна уу үгүй байна уу гэхээс илүүтэй юу хийж болох юм бэ? Зүгээр нэг одоо танкууд ороод ирнэ гэж айлгаатч байдаг юм уу? Эсвэл бол одоо нөгөө Туркийн авиа компаниг заавал Бишкек зогс гэдэг байдлаар төр нөгөө зах зээлийг ингээд нөгөө удирдаад байна шүү дээ. Тийм байдлаар цаашаа энийг явуулж болохгүй шүү. Шудраг өрсөлдөөнөөр явуулах хэрэгтэй гэдэг. За баярлалаа. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань даавар гэвч яг одоо маш халуун сэдв болоод байгаа. Өмч хувьчлалын талаар ярилцж байна. Тэгэхээр хэсэг хугацааны сурчлагын дараа нэвтрүүлэг маань үргэлжлэнэ. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг даавар гарагийн өмч хувьчлалын талаар ярьж байна. Тэгэхээр ангар захирлаас өмч хувьчлалыг нээлттэй явуулах ёстой, тендерийн процесс явах ёстой, хүн болгоны оролцоог хангах ёстой гэдэг зарчим дээр бол олон нийт бизнесийн тоглогчид бол бүгд нэгдэж байна гэж ойлгоод байна. Хүн болгоно л одоо бэлгууны нэг хэсгээс хүртэх сонирхол өрнөдөг. Манайх бол одоо бизнесээ хийгээд одоо ашгаа хүртээд явах боломжийг 26 жилийн өмнө хүмүүс талбай дээр ч гисаад олж авсан гэж бодоод байгаа. Гэхдээ нээлттэй явахаас ер нь хэн хожд юм бэ? Манай өмч хувьчлалын бодлого ер нь аюур сайхан захирлыг хилээд байгаа шиг ямар ч мэдээлэлгүй ийм арга цаасан аюур сайхан гишүүний уучлаарай хэлсэн шиг мэдээлэлгүй ингэж шудраг бусаар явж ирсэн юм. Одоо ер нь энэ бодлогыг өөрчлөх хэрэгтэй гэж тавьж байна. Тийм. Яг зөв. Сая би нэг өмч хувьчлалтай холбоотой нэг ном уншиж дуусгасан юм. Одоо бос улсуудын туршлагын талаар. Ер нь эхлээд төрийн бодлого зөв гарах хэрэгтэй юм байна. Өмч одоо төрийн өмчийг хувьчлах талаарх төр нь өөрөө зөв бодлоготой байж тэр нь одоо үр дүнтэй болдог. За ингээд нэг 70 80 оны үед яг энэ төрийн өвчл гэдэг юм чинь нөгөө Англид жишээл Маргаret Thatcher эхлүүлсэн байгаа тийм ээ. Тэдний зорилго юу байсан бэ гэхээр одоо тэр яг одоо Монголд ингээд бид нэр яриад байгаа тэр үр ашиггүй төрийн өмчлөх компаниудаа үр ашигтай болгоё, ашигын төлөө ажилтдаг болгоё. Ашигтай ажиллаад улсдаа татвар төлдөг болгоё гэдэг. Ийм яг тэр төрийн бодлого гарсан байна. За жишээлбэл Польш гэдэг юм жоохон East одоо зүүн Европын улсуудад бас төрийн бодлого нь ерөөс бүх иргэдээ өмчтэй болгоё гэдэг. Одоо яг бидний ярьж ансан ягаан цэнхэр тасалбараар хэрэгжүүлсэн энэ бодлого нь бас мөн амжилттай хэрэгжсэн. Өнөөдөр одоо жишээлбэл жирийн дундаж Польш иргэн бол
одоо тэр хуучин 95 онд төрийн байсан өмчний одоо өмчөөс одоо хувьцаа эзэмшиж байгаа түүнээсээ жил болгон одоо ногдол ашиг аваа явж байгаа. За бас яг манай урд төрш байна. Хятадын төрийн бодлого маш зөв гарсан. Хятадын төрийн бодлого юу байсан бэхээр энэ өмч өвчлөөр дамжуулаад хөрөнгийн биржийг хөгжүүлэх гэдэг бодлого гарсан юм билээ. Яг 90 онд энэ Монголын хөрөнгийн бирж, Шанхайгийн хөрөнгийн бирж яг адилхан 1990 онд үүссэн. Гэтэл одоо Монголын хөрөнгийн биржийн байдал ямар хөө байгаа вэ тийм ээ? Гэтэл одоо Шанхайгийн бирж дэлхий дээр 5 дахь том хөрөнгийн бирж болсон. Шинжээн одоо 8 дахь том хөрөнгийн бирж болсон. Ингээд төрийн бодлого нь зөв гарах юм бол одоо үр дүн гараадах. Ард иргэдэн ч өмчтэй болж байна. Тухайн улс дахь одоо бизнесийн одоо эрх зүйн орчин сайжраад тэр үр ашигын одоо тогтолцоонд сайжирдаг, иргэдэн ч өмчтэй болдог. Монголын одоо өмч өвчлөлийн бодлого нэг нүгөө хэлэхэд ерөөсөө нэг тийм захиалагчтай яваад байгаа. Энэ өмчийг хэн дөхөв? Энэ өмчийг яаж одоо тэр нөхөрт одоо бусдыг оруулахгүйгээр одоо хүү гэдэг юм уу? Тэгэхээр ерөөсөө эхлээд төрийн бодлогоо зөв гаргах хэрэгтэй билээ. За баярлалаа. Тэгэхээр нүүдэл шийдэл түлхүүр үгийг ашиглаж маш олон хүмүүс саналаа хэлж байна л да. Ерөнхийдөө бол саналыг базаад хэлэхэд бол өмч өвчлөл нэрээр үнгүүдүүл зарж болохгүй, өөрийн өртөг ирээдүйн ашиг байр савнаас гадна газар өртөг давхар шингээх гэж Бат Эрдэнэ гэдэг хэрэглэгч. За амраа нээлттэй явна гэдэг бол үн чөлөөтэй тогтно гэсэн үг гэд. Нээлттэй байхыг бол ер нь Twitter хэрэглэгчид их дэмжиж чинь. За нэвтрүүлэг эхлэхээс өмнө бол нэвтрүүлгийн дундуур бас директ мессежээр болон зарим нэг үнэлгээний талаар бидэнд мэдээлэл өгж байгаа хүмүүст баярлалаа. Энэ мэдээллийн дагуу бид нар бас мэдээ сурвалжлага бэлтгээд явна. Монгол телевиз ярьдаг сонирхолтой мэдээллүүд их ирж байна. Тэр тусмаа одоо зарим нэг банкны хувьчлал дээр. Тэгэхээр ачаад Эрдэнэ захирлаас бол илүү гэгээлэг юм асуумаар байна л да. Өмч хөвчлөл ингээд нээлттэй явах нэ гэдэг мессеж ингээ хүмүүст хүрчлээ. За жагсаалтыг сангийн сайд зарлчлаа. Бүгд оролцмоор байна. За хувь хүмүүс бүгдээрээ л оролцох сонирхол байгаа бах. Валют ямар байгаа вэ? Эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Тэгэхээр ашигтай ажиллана гэж бодож байгаа газрынхаа хувьцааг авах нь бол хүмүүст манайханд бол сонголтоо ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэж. Энэ өмч хөвчлөл биржээр явбал одоо бие даасан хүмүүс болон компаниуд, институтууд яаж энэ өмч хөвчлөлд оролцох боломжтой вэ? Та тэр асуултанд зөвлөгөө өгөөч бидэнд. За тэгэхээр манай үн цаасны арилжаа ашиглагчдын холбоо бол 45 гишүүнтэй байгаа. Тэгэхээр энэ бол дандаа брокер дилерийн одоо тийм тусгай зөвшөөрөл авсан санхүүгийн зохицуулах орооноос үйл ажиллагааг зохицуулдаг ийм мэргэжлийн байгууллагууд байгаа. Тэгэхээр энэ байгууллагууд дээр бол ерөнхийдөө дансаал нийлгэн брокерийн дансаал нийлгэн гэсэн үг тэр хандж байгаа. Тэгээд тэр данс нь бол мэдээж хөрөнгийн бирж дээр хувьцаа авах данс байх юм л та. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бас би сүүлийн хэдэн жилд хараад байхад нөгөө 5 толгойн хувьцааг одоо ард иргэд өмчлөлөөс өгснөөс болоод ер нь ихэнх хүмүүс бол данстай болсон байх юм билээ. Тэгэхээр тэр 5 толгойн хувьцааг авах гэж нээлгсэн дансаараа та бүхэн энэ хувьчлалд оролцож болох юм шүү л гэдгийг хэлье. Тэр дансаа ашиглаж болох юм. Брокеринг компаниар дамжуулаад хувьцаа худалдаж авч болно үстэй хэрвээ нээлттэй хувьцаа гаргавал. Нээлттэй хувьцаа гаргавал тий. Тэгээ ер нь бол яг зөв яг түрүүний хэлсэн миний яг номоор нь явуулах юм бол энэ хувьцаа нь гаргаж байгаа компани мэдээллийг бол 2-3 сарын өмнөөс эхлээд ингээд олон нийтэд нэлээд их мэдээлэх ёстой. Тэгээд хувьцааны танилцуулга гадаад талаар бол road show гэсэн юм бол энэ компаниуд хийх ёстой. Тэгээд энийг хүмүүс бол хөрөнгө оруулагчдад нэлээд тийм өөрсдийн мэдээлэлээр тулгуурлаж өөрсдөө бас эрсдлээ бодож жагаад тэгээд хувьцаагаа авах ёстой юм шүү. Тэгэхээр аль нэгэн үнийг дагаад ч юм уу энэ хувьцаа бол одоо ашигтайж биш зүгээр яг тэр компани маань эргээд надад ногдол ашиг өгөх үү энэ компани маань хэр ажиллах юм бэ гэдгийг өөрснөө дүгнэлтээ гаргачаад хувьцаагаа авах хэрэгтэй юм шүү гэдэг хэлээ. Тэгэхээр 5-7 хувьцааг ард иргэдэд тарааж өгсөн. За тэрийг мөнгөжүүлээгүй байгаа гэдгээс одоо энэ муу жишээнүүдээс болоод хүмүүс бас итгэл үнэмшил муудаж байгаа тийм хандлага харагдаж байна гэсэн тийм юм харахаар танаа зохион байгуулсан хурал дээр бол хүмүүс 5-7 хувьцаанд 56% итгэж гин гэж байгаа. Бараг 3,000 хүнээс авсан судалгаан дээр. Тэгэхээр итгэл үнэмшил бол хөрөнгөний зах зээлд иргэдийн хувьд бол байгаад байна гэж харагдаж байна. Тэгэхээр сая ангар дарга бас хэллээ. Эзэнтэй өмч хөвчлөл явах гээд байна гэдэг. За нээлттэй эдгээр төрийн өмчт үйлдвэрүүдийн энэ тодорхой хувийг за төрийн банкны 75%-ийг оргил аршаан сувил Монгол шуудан Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээгээд эднэрийг нээлттэй явуулахын тулд за бүр активист хөрөнгө оруулагч гэдэг те одоо зах зээлд өөрөө нөлөөлөөд ил тод байдлыг шаардаад процессыг зөвтгөөд явах тийм цаг үе нь одоо ирсэн байгаа юм бол ямар алхмууд хийх ёстой юм бэ?
байгууллагууд болон хувь хүмүүс санхүүгийн салбарт оролцож байгаа хүмүүс одоо улсын хурлын гишүүний хувьд та бүхэн ямар арга хэмжээ авъя гэж бодож байна, засагт ямар чиглэл өгье гэж бодож байна. Энэ дээр одоо бүх хүн л нээлттэй энэ тендерийн процессор яваасаа гэж бодож байгаа гэж бодож байна л да. Дансан дах мөнгөөр нь худалдаж авдаг гэдэг яриаг та хэллээ шүү дээ, яриа авдаг. Энэ бодит байдал үнэхээр жишээлбэл одоо би энэ Монгол шуудан санамсаргүй байлаагүй. Тэрний дансанд нь өнөөдөр 9 тэрбум төгрөг байгаа. 9 тэрбум төгрөг. Дээр нь тэр 34%-ийг IPO гаргаж одолцсны 6.1 тэрбумыг улсын төсөвт ороогүй тухайн үеийн гэрээ хэлцээрийнхээ онцлогийн дагуу одоо тэр компанийн дансанд нь байгаа. Тэгэхээр үлдсэн 66%-ийг авсан хүн тэр 34%-ийг авсан мөнгө болон одоо бусад нөгөө 3 тэрбумыг шууд одоо эзэмших хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр тэр 34%-ийг нь үнэгүй авсан юм нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй. Тэгээд миний ажигласнаар ер нь энэ төрийн өмчт үйлдвэрийн газрууд компаниг ховчлахдаа тодорхой заавалжгүй ашиг сонирхлын зөрчил бол байгаа нь харагдаад байна. Нэгдүгээрт нэг ялангуяа их шийдвэр гаргах төвшөнд засгийн газар улсын хурлын төвшөнд тодорхой лобби бүлгүүд бас байгаа нь ажиглагдаад байгаа. Тэгээ ямар зарчмаар явуулдаг өмч хүчлээ гэх юм бол нэгдүгээрт алдагдaltaй ажилладаг. Жишээлбэл МЯТ тэр ашигтай ажиллах тэр нислэгүүдийг нь зориуд одоо байхгүй болгодог. Жишээлбэл Москва Улаанбаатарт Аэрофлот МЯТ 2 нэг цагт 1 минутанд нислэг хийгээд Аэрофлот нь 4 хүнтэй МЯТ нь хөнгүү байдаг. Гэтэл тэрийг чинь зохицуулт хийх эрх нь манад байна уу? Байгаа байхгүй. Мяталтай ашигтай гарсан биш үү? Хоёрдугаар тэр онгоц нисэх онгоц худалдаж авдаг. Хизээч одоо энэ том авиа компаниуд худалдаж авахгүй түрээсээр явуулдаг байхгүй. Хоёрдугаар арга нь бол ашгийг нь нэмэгдүүлж хагаад ховчилдог. Жишээлбэл эрчим хүчний одоо компани эрчим хүчний үнийг нь эрх барих байгууллагаар нэмүүлж хагаад эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт хийсэн. 2015 оны 6 дугаар сарын 18-нд сэргээгт эрчим хүчний тухай хууль, өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт хийж үнийг нь нэмж хагаад тэрний дараа эрчим хүчний салбар дахь компаниудыг ховчлох ажиллагааг явуулж байгаа. 3 дугаар арга нь бол ашигтай ажиллаж байгаа компаниудыг нь хоцрогдсон, шинжлэх ёстой, олон нийтийн дэлхийн стандартад нийцүүлнэ гэдэг үндэслэл гаргаж байгаад ховчилдаг юм асуудал яваад байгаа. За баярлалаа. Тэгэхээр Баяр Эрдэнэ дараагаас бас танах үйл ажиллагаа хүлээж аваад удаагүй байгаа боловч өмч хөвчлөлийн ажлууд бол цаг хугацааны одоо шаардлагаар бол засгийн газраас оруулж ирж байна. Тэгэхээр одоо яг Монгол улсын хууль дүрм зөрчигдөөд энэ жагсаал батлагдаад байгаа юм байгаа юм уу? Сая бол бид нэр нэвтрүүлгийн ихэнд бол нэг улсын хурлын гишүүнийг онцлолдоо тэгээ саяын хилээд байгаа энэ нээлттэй ил тод бүх хүнийг оролцох боломжоор хангасан зарчмыг ер нь энэ хөвчлөлүүд хангаж чадна гэдэг одоо тийм ихтгэл үнэмшлийг та баталгаажуулж одоо албаны хүний хувьд хэлэх. За ер нь тий өнөөдөр ер нь бол их хурлд одоо энэ төрийн өмчийг хувьчлах, өөрчлөх, захиран зарцуулах эрх мэдэл нь байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд засгийн газарт чиглэлүүд ингэ явдаг. Засгийн газар бол одоо тооцоо судалгаанд үндэслэн төслөө танилцуулдаг. Ерөнхийдөө маш энгийнээр бол. За яг энэ зарчмаараа явна. Зүгээр цаг хугацааны хувьд бол жаахан наатай цаантай зүйл байгаа гэдгийг бол хэлж байгаа. За ер нь бол зүгээр яг энэ асуудал ингээ гаргаж тавиад олны хэлцүүлэхэд оруулж байгаа нь өөр их зөв. Зарчим за төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар бол ер нь аливаа хөвчлөлийг хөрөнгөний биржээр дамжуулж хийх нь бол хамгийн оновчтой гэж үзэж байгаа. Энэ нь өөрөө тухайн үнийг их бодтой зах зээлд нийцсэн байдлаар тогтооно гэж. Одоо өнөөдөр энэ зарлагдж байгаа үнүүд бол төсөв төлрүүлэх үн гэж нэг талаас нь харах хэрэгтэй. Яг л энэ чинь үнэлгээч өөр их олон төсөв төлрүүлэх төрөөс одоо бид нар за энэ мөнгийг татснаар төсөв төлрүүлэх гэсэн төсвийн тооцоод хийж яхад тэр үл хөдлөлийн үн гэж бас тустай үн байна. Зах зээлийн бодит үн гэж тустай үн байна. Гэвь олон талтай гэдгийг бас онцолж хэлхийг хүсэж байна. За ер нь бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар өнөөдөр одоо яг одоо бүр E-баланст тайлан тооцоог нь авч үзээд сууж байгаа 87 аж ахуйн нэгж байгаа том жижиг. За үндсэндээ энэ компаниудыг бол 4 чиглэлээр ангилж байгаа. За гэхдээ ер нь бол аль болох засаглалын сайжруулъя. Удирдлагуудтай маш хатуу хариуцлагатай одоо гэрээ контракт байгуулж ажиллая. Ажилтнуудыг нь чадварчуулъя. Одоо ашиг орлогыг нэмэгдүүлье, чадахыг нь өсгөе. Тэгжээж бас тодорхой хэмжээнд одоо энэ шүүмжлэгдээд байгаа нөгөө үн цэнийг бууруулж хөвчилдөг, далд хэлбэрээр хөвчилдөг гэсэн одоо энэ асуудлуудаас энэ шүүмжлээс одоо зайлсхийх сэргийлэх боломжтой л гэж үзэж байгаа. Тэгэхээр төрийн өмчит компаниудын өрийн хэмжээ одоо 10 их 80 төгрөгөд хүрсэн. За одоо шалгалт хийгээл 12 онд 3.5 их 80 төгрөг байсан гэдэг ийм алдагдaltaй ажилуулад байгаа хүмүүс төр танах ямар хариуцлага тооцох
боломжууд байна. Ажлаас халахаас өөр. Энэ ч одоо нийтийн өмчөд онц хохирол. За улсаас би нэг 20 сая төгрөг төрийн ажил аваад хэрвээ шамшигдуулах юм бол над дээр шууд ирүү үүсгэх шүү дээ. Цалингаас хэдийн хэмжээнээс 20 дахин дээр өнөө 50 дахин дээшээ бол онц их хохирол гэж үздэг. За энэ менежерүүд болохоор за нэг улс төрчийн тавьсан хүн байгаа. Энэ алдагдaltaй ажиллууллаа гэдэг энэ хүмүүс төр хариуцлага тооцоолъё гэж та нар АТ-гээр үуч юм уу эрүүгийн цагдаагийн газар бичиг өгдөг үү ер нь? Эсвэл өмнөх намынхан мань хөөрхий гэдэг өнгөрч. Одоо бол авилгалтай тэмцэх газар эрүүгийн цагдаа дээр бас тодорхой асуудал шалгаж байгаа асуудлууд бий. Энийг бол хэлэх болцоогүй. Зүгээр ер нь бол энэ сүүлийн одоо 1-2 жилийн дотор энэ өр төлбөр өссөн нь бол бас хэд өчен зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт Самурай бонд, Чингис бондоос бас авсан зээлүүд. За тэрний буцаан төлөлт. За тэгээд одоо эдийн засгийн хямралтай үүссэн нөхцөл байдал. За мөн ер нь бол одоо зарим нэг тодорхой салбарт бол урт хугацааны хөгжлийн зээлүүд одоо хийгдсэн байсан. Энэ 17 оноос 15 оноос дунд үеэс эднэр 16 оны дунд үеэс төлөгдөх байдлаар явж байгаа юм зүйлүүд байна. Тэгэхээр ер нь бол ингээд энэ одоо тоон өрийн мэдээллийг задлаад үзэхлээр бас нэлээд тодорхой юм хэд хэдэн зүйл дээр хүчин зүйлүүд нөлөөлж байгаа гэдгийг бас онцлж хэлхийг хүсэж байна. Энэ дунд нь бүх төрийн өмчт компаниудыг хавтгайруулад бүгд одоо алдагдaltaй, бүгд ашиггүй ажиллаж байгаа юм байна гэж бас ойлгож болохгүй. Тэрийг бид одоо албан ёсоор төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирэх 7 хоногт хэвлэл мэдээллээр бас одоо наривчлсан байдлаар мэдээлэл өгөх юм бодолтой байна. За баярлалаа. Тэгэхээр та түрүүн бол бүр аимшигтай жишээнүүд хэлсэн шүү дээ тий 30 хүн ажиллаулдаг газрын дарга нь 10 сая төгрөг авдаг ч юм уу бүр 10 хэдэн тэрбум төгрөгийн өртөө газар үйл ажиллагаа огт явуулаагүй ч байдаг юм уу тий. Тэгэхээр иймэрхүү муу жишээнүүд сонсохоор өөрөө одоо Австралид одоо саяхан гарсан жишээгээр $1 уул уурхайн компани арилжаал гэж явах жишээтэй ч юм уу. Тэгэхээр үнэн гэдэг бол их харьцангуй юм шиг байна. Тэгэхээр алтаа захирлаас арай өөр юм асуу. За засаг маань ингээд шийдээд их хурл за эднэрийг хөвчлээрээ тэдэн хүртэл нь хөвчлээрээ тэдэн төгрөг олох ёстой гэж батлаад өгөнгүүт засаг юмаа бариад ороод ирлээ. Бүгдийн хөрөнгөний биржээр явъя гэдээ ороод ирлээ. Тэгэнгүүт төрийн өмчт компаниуд маань янз бүрийн статустай байна л да. ХК байна, төрийн өмчт үйлдвэрийн газар гэдэг байна. Манад бүр зарим одоо комиссионер гэж ярьдаг одоо манад нэг хуулиараа дундын эзэмшилтэй байгууллагууд хүртэл төрийн өмчт үйлдвэрийн газар байх жишээтэй. Тэгэхээр их сонио энэ байгууллагуудыг ингээд судлаад үзэх хэрэг сонирхолтой юмнууд гарч ирээд байдаг л да. Эдгээр компаниг хувьчлалыг хөрөнгөний биржин дээр засаг чиглэл өгвөл танаад дээр хувьчлахад систем одоо энэ хууль эрхцэн орчин бүгд бэлэн үү? Та тэрэн дээр мэдээлэл өгөөч. Хариулт маш энгийн. Монгол Улс компани хууль байдаг. Тэр компани хуулийн дагуу мэдээж хэрэг тухайн хувьчлагдаж байгаа байгууллагууд restructuring хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хувьцаат компани хэлбэртэй болох хэрэгтэй. Манай зах зээл өөрөө санхүүгийн зохицуулах хорогоор зохицуулагддаг зах зээл. Тэгэхээр энэ зах зээл нэгэн тал орж ирж шинэ бүтээгдэхүүн болж гарч ирж байгаа бол үнцаасан зах зээлийн тухай хууль, компанийн тухай хуулийн дагуу restructuring хийгдэнэ л дээ. Тэгжиж энэ асуудал маань өөрөө явна гэсэн үг л дээ. Тэгэхээр гавын их захирал бол түрүүн та хэллээ 70 жил бид бүхэн төр бол муу менежер байсан. Намын тавьсан менежер бол хувийн секторын менежерүүд бол яг олон нийтийн салбарын менежерүүдийг бол чадвар өрсөлдөх чадвараараа бол Монголд бол ер нь дийлэхгүй гэдэг дээр бол санал нэг байна. Тэгэл гисэн хэдий ч одоо стратегийн онцлог салбар гэдэг Монгол шуудан дээр бол ингээд аяр сайхан гишүүн бол өөр байр суурьтай байна шүү дээ. Тэгэхээр шууданг сайн ажилуулахын тулд ирээдүйд хийх хөрөнгө оруулалт хамгийн сайн санал тавьсан газар нь илүү давуу талтай болох ёстой гэх. Тэгэхээр одоо яг тавьж байгаа тендерийн шаардлага юм уу хувьчлалын баримт бичгэн дээр тийм үзүүлэлт ер нь байна уу? Ер нь яг аюур сайхан гишүүн бит хоёрын үдсэн харсан юм амьдралыг харах өнцөг ялгагтаад байна л да. Ялгараад байна. Тэгэхээр нөгөө одоо юу гэдэг нь төрийн банкыг хувьчилж чинь төрийн банкны данс нь 500 тэрбум төгрөг байгаа учраас тэрийг бол наад зах нь тэр 500 одоо тэрбум төгрөгөөс нь илүү үнээр өгөх ёстой. Яагаад вэ гэхээр тэр мөнгөөр нь өөрийг нь одоо 70 тэрбум 5 тэрбум төгрөгөөр авчих гэж байна гэдэг утгатай юм ярьж байна. Тэгэхээр нөгөө наад захын бүртгэл, баланс, өглөг, авлага тэгээд зах зээлийн өнөөдөр хэрхэн яаж ажилтдаг тийм ээ? Үн яаж тогтдог талаар нэг цаг хугацааны ялгаа гарч ирээд байгаа шүү. Тэгэхээр
Өнөөдөр би түрүүн хэлчихсэн ер нь нэг танк ороод ирэн шүү хятадууд эзэлчин гэж айлгаж байгаад бидний амьдралыг ингээ хорлоо тойшин татсан улс орноор нь хүүхдүүдийнхээ ирээдүгээр ингээд тоглоо хийсэн жишээнээс бид нар тийм сурах хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр би зүгээр Туркийн тэр онгоцны компанитай уулзж хахад Turkish Airlines-ийн нөхд үгүй та нар ингээд одоо шууд нисээд ирэхлээр Бишкекээр дамжихгүй болохоор террористууд ороод ирнэ гэд том онгоц нисэхгүй нэг. Гэхдээ тэр террористууд ч орж ирэх бол Оросын онгоцоор нисээд орж иж болдго юм уу? Явган ороод ирж болдго юм уу? Вагоноор ороод ирж болдго юм уу? Гэдэг наад захын ямиг тайлбарлахгүйгээр Туркээс заавал одоо нөгөө биднийг одоо алж дээрэмтэх гэж байгаа хүмүүс орж ирдэг байдлаар айлгаад ингээд нөгөө Мятын өрсөлдөөнийг хааж агаад бид монголчууд руу явдаг жуулчдын тоог баг барьж агаад үнгүүдүүлж байгаа хувьчлах гэж байгаа тэр бодлого ингээд явагдаад идэг гэж байгаа. Тэр талаараа бол энэ чи яриад байгаа хардлах сэрдлэг бол бас байд юм шүү. Гэхдээ өнөөдөр одоо банк гэдэг үзье онцгой Монгол улсын мөнгөнд тэмдэгтэйг хадгалдаг бүх иргэдийнх нь мөнгийг хадгалдаг байгуулагчтай. Банк хийн гिचгээд одоо нүүрс яага зүгээд байдаг юм бэ? Тэр чинь тусгай зөвшөөрөлтөд дээр хараа хяналтын байгууллага байдаг байхгүй. Өнөөдөр Монгол шуудан гэдэг компани чинь Аз зэрэглэлийн лицензтэй 95 жилийн түүхтэй. Тэгээд дээрээ энэ шуудангийн үйлчилгээг үзүүлэхийн хяндаг тэр лицензийг хизээч очоод эргүүлээ татаад авчдаг хяналтын байгууллагатай тусдаа хуультай байгууллага. Энэ дээр нэг жоохон хүмүүсийг урах гэж байгаа юм шиг одоо мангар юм ярмаарг байгаа байхгүй. За тэгэхээр өнөөдөр энэ компанийг одоо эргэн бүр түрээд байна уу? Тийм ээ. Загтлаа бид нар гэртээ авч чадчихэв үү? Өнөөдөр e-commerce Alibaba орж ирлээ, Jack Ma орж ирлээ гэдэг. Гэртээ бид нар яагаад интернетээр ороод дуртай бараа бүтээгдэхүүнээ захиалаад авчруулчих болохгүй юм. 21-р зуунд амьдарч байгаа юм. Тэгэхээр бидний амьдралыг ингэж хойшин татсан нөхдүүдээс бид нар хурдхан шиг салах хэрэгтэй. За баярлалаа. Ойлголоо. Тэгэхээр ангар захирлаас бол та бол хөрөнгийн зах зээлийн шинжээч сургалтууд явуулж байгаа. Зарим нэг хөрөнгийг бол одоо энгийн санхүүгийн боловсрал багтаа өнөөс бол илүү сайн үнэлж зөвлөгөөнүүдийг одоо сошиал медиагаар бас бичээд байгаа тийм багнуур явах чинь шүү энэ хөвцөө би хэлсэн яг байгаа үе зэнтэр гэдэг таны постуудыг дагж байгаад бол тиймэрхүү их уншигдчихэв. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийг бас эрчимжүүлэх энэнд оролцуулах хүмүүсийн сонирхлыг бас зөвхөн сошиал орчинд л ихэд маш их хэмжээгээр өдөөж байгаа гэж болж байна. Тэгэхээр Монгол шуудан болон хөрөнгийн биржийн үнэн дээр бол хүмүүс нийгэмд бол их анхаарал их төвлөрөөд байна л да. Баг үн тавьсан болоод тэгээд байна уу гэдэг бол мэрэгжлийн үнэлгээчд хариулах хэрэгтэй баг. Энэ дээр тэр цаад балгас тэд хүрсэн юм чин гэдэг бол их муу аргумент байх гэж бодоод байгаа. Яг уу скватрын талбайн хажууд байгаа объект гэдгээр хотын төвийн Агийн Азыг болохоор тэнд тэр байшинг авсан хүн нураагаад дараа нь өндөр 80 давхар байшин бариад ямар үнэлгээтэй болох уу гэд энгийнээр бодоод үзэхэд бас л үн цэнтэй л байршил. Төрийн банкн дээр бол маш их мэдээлэл ирж байна. Төрийн банк бол өмнө нь бас муу үйл ажиллагаа явуулаад Монгол банкнаас тусгай үүргийн төлөөлөгчд томилоод муу asset гэж ярьдаг муу зээлүүдийг их хэмжээгээр аваачсан төрийн банк. За одоо бол үйл ажиллагаа жигд явж байгаа 75 тэрбумаар 75% нь хувьчлана гэж байна. Тэгэхээр одоо энэ гаргаж байгаа энэ жилийн жагсаалтууд дээрээс зүгээр таны яг энгийнээр ингээ харахад хамгийн бага үнэлгээтэй. Бүгд эргээд үн яриа л да тий. Үн мөнгө ярихыг сонирхолтой юм шиг хүмүүс. Тэгэхээр хамгийн бага энэ бол арай бага үнэлж юм да. Салбаруудын тоог бодоод үзэхэд зөвхөн объектыг бодоод үзэхэд энэ энэс үнэтэй байх ёстой гэж бодож байгаа объект байна уу? Та зүгээр шинжээчийн хувьд хэлэхэд. За яг хөрөнгийн зах зээлийн шинжээчүүд хөрөнгийн биржийг яриа тийм ээ. Хөрөнгийн биржийн үнэлгээ бол яагаад ч жишээлбэл нэг жилийн өмнө 5 тэрбум байх боломжгүй. Одоо ч гэсэн 20 тэрбумаар үнэлэгдэх боломжгүй. За яг одоохоо бидний ингээд нэг юм дээр санал нийлж л одоо үнийг зах зээл тогтооё гэдэг. Энэ бол зөв. Хэрвээ тэгэхээр одоо тохиолдолд бид яг тэр олон улсын мэрэгжлийн нэр хүндтэй ийм байгууллагуудыг авчирч үнэлгээ хийх хэрэгтэй. Олон улсын андеррайтеруудаар. Одоо ч бол Монгол улсад яг энэ одоо бизнесийг үнэлээд үн зөв мэдээлэл гаргаад тэрийг олон нийтэд гаргах ямар ч тийм чадвар нь үүсээг байна. Хоёрхан жишээ хэлье тийм ээ. За Монгол шуудан бол зөв, ховчлон зөв, олон нийт оролцсон зөв. Тэгвэл гав захирал өөрөө мэдж байгаа. 300 хүн орсон байхгүй юу? Хоёр том хувьцаа эзэмс гадна 300 хүн орсон. 3 сая хүнээс. Багнуурын одоо IPO гэд хийсэн тийм ээ. 50 сая төгрөгийн захиалга ирсэн. Жижиг хувьцаа эзэмшигчдээс. Яг өнөөгийн нөхцөлд Монгол улсын дундаж иргэн хөрөнгийн биржээр явсан ч гэсэн оролцох боломжгүй байгаа байхгүй юу? Архангай аймагт байгаа хүн одоо ч хөрөнгийн биржээр ховчлсон ч гэсэн оролцох боломжгүй. Ховдод байгаа хүн оролцох боломжгүй. Тэгэхээр миний түрүүний хэлдэг төрийн бодлого эхлээд урьдчилаад гарах хэрэгтэй байна. Яг одоо хөрөнгийн биржээр жишээлбэл энэ Монгол шуудан хөрөнгийн бирж дээр Мят компаниг ховчлно гэж байгаа бол эхлээд цаг хугацаагаа
одоо бодиттой болгон байна. За 2017 оны 11 сард яг Монголын хөрөнгийн биржээр явна шүү гэв. Тэгэх юм бол хүмүүс бэлтгэлээ хангана тийм ээ. Үн цаасны дансаа нийлгүүлнэ, брокертойгоо холбогдно. Одоо манай өмч хөвчлүүд яадаг вэ гэхээр нэг одоо хуулийнхаа дагуу 30 хоногийн нэг сонин дээр зар явуулсан болгоод 30 хоногийн дотор манай тендерт оролцоорой, дуудлага худалдаанд оролцоорой, эсвэл хөрөнгийн биржээр оролцоорой гэжтэй. Өнөөгийн нөхцөлд хөрөнгийн биржээр явсан ч гэсэн за нэг 1000 хүн ч орж чадахгүй. Хамгийн сайн явсан Монгол шуудангийн өвчлөлд 300 хүн орсон гэж бодлоо. За та хариулт. Түрүүн хөрөнгийн биржийн хөвчлөлийн талаар хөрөнгийн биржийг ерөнхийдөө бизнес гэдэг талаар нь ялгалт. Тэгэхээр нэгэнт ирэх бүхий итгэхэд хөвчлөх шийдвэр гаргацсан бол би гүйцэтгэх захирлын хувьд бас нэг пэйж хийх үүрэгтэй байх тийм үү. Тэгэхээр хөрөнгийн бирж гэдэг нь өөрөө яг үнэлгээ яригдж байна л да. Би ямар нэгэн тоо хэлхийг бол хэлэхэд одоо хэцүү байна. Гэхдээ хөрөнгийн бирж өөрөө ямар хаана байрлаж байгаа вэ? Тэгэхээр энэ бол Улаанбаатар хотын ландмарк. 46 онд баригдсан одоо анхны кинотеатр. За дээрээс нь төрөөс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Millennium IT дэд бүтцгээд ярьж байгаа. Дээрээс нь 20 хэдэн жил үйл ажиллагаа явуулсан. Үйл ажиллагааны туршлага track record-тэй л да. Тэгэхээр энэ бүхэн бас яг үнэлгээний юунд орох хэрэгтэй байх л та. Гэхдээ эргээд би хэлэхэд 20 бай, хэдэж бай тэр маань өөрөө бол босго үнэ гэж би ойлгож байгаа. Энэ босго үннээс энэ баяр эрдэнэ дараагаас ганцхан зүйл товчхон тодруулчих. Тэгээ бид завсарлага авахгүй болохгүй гэж найруулагч хэлж байна. Энэ дуудаж байгаа үн буюу төсөвт оруулах үннээс бол үн доошлох бол ямарч боломжгүй үсттэй. Тий, ер нь тэгж ойлгож байна. Тэгж ойлгож байна. За баярлалаа. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань өмч хөвчлөл сэдвээр ярилцж байна. Бас нэвтрүүлэгт оролцож байгаа хүмүүс байна. Өмч хөвчлөлд оролцох сонирхолтой байгаа төрийн өмчөнд санаа зовж байгаа хүмүүст бас их мэдээлэл хүргэж байгаа гэж найдаж байна. Тэгэхээр эсвэг зооны сурталчилгааны дараа хэлцүүлэг маань үргэлжилнэ. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг өмч хөвчлөл сэдвээр ярьж байна. Тэгэхээр Twitter дээр нүүдэл шийдэл хаштаг буюу дэлгүүр үгийг ашиглан маш олон хүмүүс саналаа ирүүлсээр байна. За хүмүүсийн ирүүлж байгаа саналыг ерөнхийд нь харахад бол ил тод нээлттэй явуулах ёстой, хүмүүсийн оролцоог хангах ёстой гэдэг саналыг хэлсээр байна. Тэгэхээр ачид эрдэнэ захирлаас бас дахиад асуулт сонирхоход энийг ил тод нээлттэй явуулаач гэж иргэд яаж зохион байгуулалтанд орох боломжтой. Жишээлбэл танай холбоо юм уу иргэд ингээд би оргил аршаан зөвлөлийг одоо 100 найзтайгаа нийлээд авмаар байна ч гэдэг юм уу. 7 тэрбум төгрөгөөр өмнө 15-аар дуудаад хүн аваагүй л гэж байна. 7 тэрбум төгрөгөөр хаан улд үрэгт тэр объектыг авах сонирхолтой бол 100 бизнесмен байгаа байх гэдэг тийм итгэл үнэмшлэл бол байна л да. Ер нь харахад топ 100 татвар төлөгчөө харахад ч юм уу те 15-аар дуудахад байгаагүй. Тэгэхээр энийг яаж ил тод явуулах тийм акцуудыг хийж болох вэ? Одоо зөвхөн дуу хоолойгоо илэрхийлэхээс гадна. Тийм. Тэгэхээр түрүү яг хэлсэн шиг нэг төрийн бодлоготой л холбоотой болчихно юм. Тэгэхээр одоо улсын их хурлын гишүүдэд ч юм уу төрдөө ч юм уу шаардлага тавиад энэ хөвчлүүдийг бол ил тодор явуулах хэрэгтэй л гэдгийг байр суурь зөв илэрхийлэх хэрэгтэй юм уу. Тэгээ энд сошиал медиа одоо бүхэл хэвлэлийг бол ашиглах хэрэгтэй л гэж бодож байна. Тэгээ ер нь бол түрүүн ярьж байхад би сонсч байсан янз бүрийн жишээнүүд байна л да. Одоо энэ Францын том компаниуд бүгдээрээ төрийн өмчтөд мөртлөө бас хувьцаатай байд юм лээ. Тэгэхээр EDF буюу тэр нөгөө цахилгаан дамжуулах сүлжээний компани, Areva гэдэг Монголд байдаг ураны компани. Тэгэхээр төрийн өмчтөд мөртлөө бас хувьцаа нь гарцсан нээлттэй компаниуд бол айгүй сайн ашигтай ажилладаг бас жишээнүүд бол байна л да. Тэгэхээр тэгээд ер нь бол бас нэг юм нэмэт хэлэхэд бол энэ компаниудыг хувьчлахтаа үн түргийг гэвэл энэ гадаадын хөрөнгө оруулагчдыг бол нэлээ оруулах хэрэгтэй байгаа юм л да. Тэгээд энэ гадаадын хөрөнгө оруулагчд орж ирж одоо Монголд энэ үсэд байгаа валютын хомсдолч гэсэн багс нь хоёрт нь яг бидний нөгөө компаниудыг хөрөх гээд байгаа үнэнд нь хүргэж болно. Ягаад гэвэл Монгол улсад маань хоримтлал бага байж болно. Тэгэхээр гадаад бол бараг хязгааргүй тийм хөрөнгө бол байгаа. Гэтэ энэ дээр нэг зүйлийг хэлмээр байна. Ер нь бол гадаадын хөрөнгө оруулалтын том сангуудыг татахын тулд манай улс бас санхүүгийн сектор бас нэлээд чөлөөлөх хэрэгтэй. Тэгээд энэ дээр бол нөгөө банк оруулна гэдээ яриад байдаг шүү дээ. Энэ гадаадын банк оруулах ялангуяа энэ том банкуудыг 3А-тай 2А зэрэгэлтэй том банкуд орж иж энэ хөрөнгө оруулалтын сангууд нь бас тэднийгээ дагаж орж ирэх юм ястамаа. Тэгээ энэ дэр бол нөгөө кастодиан буюу хүмүүсийн хувьцааг хадгалдаг үйлчилгээ байдаг л та. Тэгээ энийг бол гадны том банк хийжээс гадаадын хөрөнгө оруулалтын сангууд тэр том банкн дээр дансаа нээж орж ирэх ястамаа. Тэгэхээр энийг бас цуг хийх ястамаа гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр ямар нэг өмч хөвчлөлийн яг аль байгууллага байна гэдгээс бол хардлагууд бол маш ихээр
гарч байна, хэвлэлүүдээр ч явж байна. За Эрдэнэт булганы цахилгаан төвөөс сүлжээг жишээлбэл хамаагүй хямдхан дуудаж байна гэдэг мэдээ өнөөдөр гарсан байна бас. За МЯТ дээр бол энэ сангийн амнаас ирсэн өмч хөвчлөлийн орлогын энэ тооцооллыг бас харахад сангийн амны мэдээлэлээр бол МЯТ-аас 55 тэрбум, Төрийн банкнаас 75, хөрөнгийн биржээс 5, хөтлийн цементээс 30 гэд болор жаргалан сувлал гэд ийм дүнгууд харагдчихээн л та. Тэгэхээр гишүүд маань байр суурь илэрхийлж байгааг харахад ардын намын гишүүд маань нэг компани дээр онцолж яриад байгаа юм шиг хардлага харагдаад энийг бол асуухаас өөр аргагүй. Аюур сайхан гишүүнээс Төрийн банк гэд секторын том банк, хадгаламжийн банкыг авсан хэдэн салбартаа хэдэн объекттэй вэ гэвэл бас асуудалтай. Тэгэхээр яагаад нэг компаниг онцлоод гишүүд маань ер нь дуу хоолойгоо явуулаад байгаа юм бол гэдэг дээр бас Төрийн банк юу? Төрийн банкн дээр биш, Монгол шуудан дээр жишээлбэл бусад ийм том объектууд дээр их бага саналаа хэлж байгаа харагдаад байгаа юм. Энэ өмч хөвчлөлийн шийдвэрийг засгийн газраас боловсруулад улсын их хурлд санал оруулдаг. Тэгээ улсын их хурл шийддэг. Одоогийн орж ирсэн нь бол одоо Эрдэнэт болгоны цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчт үйлдвэрийн газар болон Монгол шуудан хувьцаат компани орж ирсэн. Тэгээд энэ холбогдох тогтоолыг 11 сарын 11 өдрийн чуулганаар баталсан. Учираас энэ асуудал дээр явж байгаа. Цаашлаад бусад асуудлууд бол анхаарлын төвд орж ирэх нь дамжиггүй. Тэгээд энэ тасрын дэлгэхэд энэ Монгол шуудангийн өмчлөлийг нь үнэн зөв тогтоох асуудал бол байгаа. Энэ төв шуудангийн 40%-ыг нь эзэмшиж байгаа. 21 аймаг 330 сум нь хамгийн төв зэг дээрээ барилга байгууламж объекттай 130 автомашинтай 9 тэрбум төгрөг дансандаа байгаа. 7 тэрбум төгрөгийн үнэлэгдэхүйц шуудангийн марк байгаа. Тийм учраас энийг нь одоо үнэхээр одоо тэр хэдэн онд хийгдсэн мэддэхгүй тайлан балаасан дээр тавьсан хөрөнгөний үнэлгээгээр нь тавихгүйгээр одоогийн одоо зах зээлийн үнэлгээгээр нь нэн даруй үнэлэх тийм шаардлагатай асуудал байгаа байхгүй. Хоёрдугаар асуудал нь бол энэ төрийн эзэмшлийн байх ёстой юу үгүй юу хэдээр одоо хувьчлах ёстой юу үгүй юу гэдэг маргааныг шийдэл нь бас байгаа. Өрсөлдөөний тухай хуулийн 15.1-15, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 33.1 дээр эрх бүхий байгууллага төрийн өмч болон төрийн өмчт хуулийн этгээдийн хувьчлах энэ санал шийдвэрийн төсөлдөө шударга өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газрын санал дүгнэлтийг авна гэсэн тодорхой хуулийн заалт байгаа. Энэ хуулийн заалтанд зөрчигдөөд яваад байгааг би бас сануулсан. Тэгээд энийг бас санамсаргүй хийхгүй. Эний чинь зах зээлийн судалгаа хийгээд хэрэглэгчид яаж тусах юм, төрд яаж нөлөөлөх юм, зах зээлд яаж нөлөөлөх юм, төр мэдлэлтэй тодорхой хувийг авах шаардлагатай үгүй юу гэдэг нь гарч ирдээ. Тэгээд энийг нь зөрчиж байгаа учраас энэ асуудлыг би өнгөрсөн 7 хоногийн чуулган дээр тавиад бүтсэнгүү. Гэхдээ энэний дараа бол бас Монгол улсын ерөнхийлөгч хориг тавих эрх нь байна. Энэний дараа үндсэн хуулийн цэцэн асуудал байна. Зөвхөн хоёр хууль зөрчсөн асуудал биш. Энд чинь үндсэн хууль заасан одоо хууль дэдлэх энэ зарчмыг зөрчсөн ийм асуудал явж байгаа. Тэгэхээр энэ асуудал одоо хуулийн дагуу ил тод үнэлгээг нь зөв хийгээ явах юм бол бид өнөөдөр энэ зөв, энэ буруу гэж ярьж болохоор олон маргааныг бас ойлгох юм асуудал үүс. Twitter дээр Наранбат гэдэг хэрэглэгч бас сонирхолтой санал хэлж байна. Нийтлэлтэй дуудлага худалдаа явуулах баталгаа гаргаж чадаж байвал дуудах хүн $1 байсан ч болно гэж байна тий. За өмнө нь болохоор өөр нэг хэрэглэгч болохоор төрийн ерөөсөө үндсэн үүрэг бол үнцийг хүргэх буюу одоо татвар төлөгчид болон улсын орлогод энэ компанийг өндөр үнэлгээтэй болгож борлуулах гэдэг саналыг хэлж байна. Тэгэхээр Баяр Эрдэнэ дарга энэ үнэлгээг зөв бодиттой хийх ёстой гэдэг санал бол өнөөрөө баг 10 дахь сонсож байна л да. Тэгэхээр үнэлгээг хамгийн сүүлийн үеийн байдлаар гэхдээ хит өндөр үнэлэхгүйгээр хийхэд бол гадаадд бол M&A буюу одоо энэ merger болоход мөн одоо ямарваа нэгэн take over болоход бол хөндлөнгийн байгууллагууд орж ирээд үнэлгээг нь хийгээд өгчлөг. Манад бол ийм орчин бүрдээг байна гэж танах яаж үнэлж байна хаа? Төрүүчийн дараалалаар яваад байгаа юм уу? Эсвэл төрүүн тайлбарснаар явах гэж байгаа юм уу? Сүүлийн 20 минут бид нэр хилцүүлэг хийж болох байгаа. Тийм үү. Тэгвэл юу хамаагүй яриа явуучих юм байна те. Баяр Эрдэнэ даргаас хариулт бас өгөөд явуучих болох юм шүү. Үнэлгээ бол их олон хүчин зүйлээс хамаарч байгаа шүү дээ. Олон янзын үнэлгээ байгаа. Тэгэд ер нь бол зүгээр төсөв төр бол төсөв бүрдүүлэхэд тодорхой хэмжээний үнэлгээ тухайн авчлагдах жааж байгаа нэгжээр тавьж байгаа. За тодорхой үнэлгээг нь тухайн компаниг үн цэнтэй болгох тий одоо технологийн сайжруулах чиглэлд зарцуулна. Тэгээд явна гэж. Тэгэхээр үнэлгээг бол зөвөр одоо энэ их хурл дээр яригдж байгаа үн бол төсөв төвлөрүүлэх одоо анхны дуудлага хулдааны анхны үнэлгээ гэж ойлгож байна. Үнийн формула чинь нээлттэй биш юм шүү. Тэгээд ингээд олон хүчин зүйл байгаа гэхээр янз бүрээр үнэлнэ шүү дээ. Танаа дээр ажиллаж байгаа залуучууд жишээлбэл
санхүүгийн яг мэрэгжилтнүүд мөн бэ нү гэдэг асуулт одоо надад шууд гарч ирж байна. Үнийн формула ингэж үнэлнэ гэсэн юм ингээ ил байж явах юм шүү. Тэгвэл би ороод үнэлж шүү дээ. Би нэмээд тасаа тий. Наад чинь юу зах зээл хидээр ч үнэлээд байна шүү дээ тий. Очоод хүмүүс авахгүй байвал гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр өнөөдөр хөрөнгийн бирж дээр шүү дээ. Бид нар ингээ хувьцаа ингээ зарагтаад байна шүү дээ. Цөмөр одоо энэ ятгахта зах зээл гэдэг маань энэ хөрөнгийн бирж дээр ингээ явагдаад нээлттэйгээр энэ хувьцааг би одоо хичнээн рекламад одоо 300 төгрөг л хүрж шүү дээ. 300 төгрөгийг 100 сая тэр ширхэг хувьцаагаар нь үржүүлэхээр 30 тэрбум төгрөг гараад ирсэн байхгүй юу? Тэгэхээр зүгээр өчигдрийн 5 дахь байдлаар 278 төгрөгөөр үржүүлэхээр 18 тэрбум төгрөгөөр үнэлэгдэжсэн компанийг одоо 66% нь 20 тэрбумаар төр зарнаа гэж байна. Тэгэхээр эндээс цаашаага явах уу үгүй юу? Энэ нээлттэй компани болчоод манай өнөөдөр энэ тавигдсан байгаа захирлууд түрүүчийн аюур сайхны хэлж байгаа шиг тийм ээ. Тэр балансын нээлттэй гаргаад яг юу байдгийг юу хийх гээд байгаа юм. Өшөө хэдийн хэмжээний хөрөнгө оруулалтыг та нарын юу руу салбар руу ороод үзчих хэрэгтэй шүү дээ. Яг ямар хэмжээний байгууллага байна. Тэгээд энэ байшин өөрөө яг энэ байшингийнхаа хэдэн хувийг эзэмшиж байгаа. Үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ нь багахгүй юм уу? Тэр нь нийслэлээс хэдийн хураагаа авцсан. Өнөөдөр энэ салбаруудынхаа хэдийг нь түрээсэлдэг юм. Захирлууд нь хэдийг нь өнгөрсөн 25 жилийн одоо намын нэр барьж томилогдсон. Захирлууд нь очоод хэдэн салбаруудыг аваад өөрсдөө одоо эргүүлээд шууд нь түрээслээд яваад байна. Тэр яриад байгаа дархан эрдэнтийн салбар юм байна шүү дээ. Аль өрөөнүүд нь шууд нь суугаад тэрний гэрчилгээнүүд нь хаана явдгийг хэний карманд орчихсон юм. Энийг хэн ингээд бид нарыг ингэж нэг сайхан яриагаар хуурж агаад сүүлийн 26 жил тийм ээ төр юмаа мэднэ гэд. Тэгээд очоод нөгөө төрийн би ч гэсэн энэ төрд оршин тогтнож байгаа иргэн татвар төлөгч. Гэтэл өөрийнхөө найз нөхдөйг энд нөгөө улс төрийн зорилгоор тавьчихж хагаад тэгээд биднийг нэг сайхан наан ингэж нэг юмар айлгадаг, хуурдаг, тэгж байгаад өөртөө далдуур хувьчилж авах юм явааргүй сонирхол өнөөдөр хүртэл үйлчлсээр байна. Бид нар сая сонгуул болчоод энэ захирлаа өөрчлөх нь заам одоо энэ намын дарга хүртэл асуудал нь явдаг юм байна. 10 сар хүртэл бид нар хүлээлэн шүү дээ. Удирдлаггүйгээр. Тэр хооронд юу явсан? Мэдээлэл хаана байгаа? Нээлттэй болсон хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байна. Тэр шаардлага нь тавигдаад өнөөдөр бид нар яагаад өнөөдөр хүртэл хувьчлаад авцсан мөнгөө төлчихсөн юмда эзэн болж чадахгүй байгаа юм. Яагаад энэ асуудлыг шүүхгүй байгаа юм? Яагаад бидний урдуур Эрдэнтийн 49%-ыг очоод аваад биднээс асуухгүйгээр давуу эрхээ нөхөхгүйгээр энэ асуудлыг яагаад ярихгүй байгаа юм? Энэ асуудал дээр цөмөрөө төвлөрж ярих хэрэгтэй юм шүү. Өнөөдөр хямдхан байгаа бол аюур сайхан очоод авал та хувьцааг нь биднэрт байна. Бид нар зарж байна. Өнөөдөр тогтоод энэ ард иргэдтэй байна шүү дээ, тийм ээ. Энэ хөрөнгийн биржийг хөгжүүлэх 26 жил явлаа. Тэгвэл тэр боломжийг нөгөөч оролцох боломж 300 хүн оролцож байна. 4 жил яг шинэ жилээр тааруулж байгаа товчлолыг зарлаж байгаа байхгүй. Тэгээд би амралтаа тасалж байгаад өнөөдөр хурж ирээд тэр нөхдүүд бол яг 7 тэрбум төгрөгийн тушаацсан. Бид нар 1-р сарын 6-нд байна шүү дээ, тийм ээ. 7 тэрбум төгрөгийг тушааж иж 17% буюу талыг нь авсан. Тэгээд өнөөдөр манай хувьцаа өөрөө нээлттэй харилцаа л гэж байна. Иргэдэд энэ одоо бахархалтай тэр шуудан түүхтэй шууданга эзэмших боломж нь бол нээлттэй байна. Аюур сайхан гишүүн саяын асуултууд дээр гаргаж ирж байгаа асуудлууд дээр бас та ямар байр суурьтай вэ? Тэгэл яг энэ зөвхөн Монгол шуудантай холбоотой асуудал биш. Би Монгол шуудан хувьцаат компанийг хувьчлал гэж бодож байгаа. Гэхдээ төрийн өмчөд одоо 51% дор хаяж байх ёстой гэдэг үндслээ хэлсэн. Яагаад бусад орнууд төрийн мэдлэлтэй байх тийм? Оросын албаны улсад Почта Росси яагаад 100% төрийн мэдлэлтэй байдیں۔ Урд турш ойлгомжтой төрийн мэдлэл. Зарим хүмүүсийн дуурайх дуртай би тийм биш л те. US одоо Америкийн жишээг хэлэхэд US Post 100% засгийн газрын агентлаг байдаг. Тэр үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Дээрээс нь төрийн бүх нийтийн үйлчлэгээний үүрэг гэж байдаг байхгүй. Баг болгон заавалчгүй хурж идэг. Дээрээс нь үнэлгээ нь боддоор хийгдээгүй. Тэгээ энэ барилга байгууламжийн асуудлыг нь ярихад төсвийн байнгын хорооны дарга Хөрлөбаатар юу гэж хэлсэн гэхээр энэ өмч хувьчлалаа барилга байгууламжаар нь арж болохгүй гэж хэлж байгаа. Эдийн засагч хүний амнаас ийм үг гарах ёстой юу? Өмч хувьчлалын үндсэн суур үнэлгээг нь барилга байгууламжаар одоо тооцохгүй өөр юугаар тооцох юм? Гол хэсэг нь бусад одоо зах зээлийн үнэлгээнээс тооцсон л доо. Тэгэхээр би юу гэж харж байна гэх юм бол шууд ашиг сонирхлын зөрчил харагдаж байгаа. Хөрөнгийн биржээр дамжиж явах ёстой юу гэдэг асуудлыг одоо манай Баяр Эрдэнэ дарга хэллээ. Үнэхээр дэвшилтэд санаа байна. Зөв. Гэхдээ сая ангар шинжээч хэллээ. Хөрөнгийн биржээр өнөөдөр одоо тэрийг хувьчлалд оролцох сонирхолтой этгээдүүдийн оролцоон тэр болгон байдгүй маа хязгаарлагдмал гэж хэлж байгаа. Энэ Монгол шууданг авах хүсэлтэй этгээд
лобби улс төрчид дээр нь хөрөнгийн биржийн одоо удирдлагууд нэгдмэл ашиг сонирхолтой этгээд байвал юу болох вэ? Тэгхийн бол энэ өнгөрсөн 20 гаруй жил яваад бидний таслан зогсоё гэж үзэж байгаа энэ өмч хувьчлалын хөшигний цаана явж төрийн өмчийг хувьд завшдаг явдал чинь явах байхгүй. Тийм учраас надад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Би тэрийг авах хүсэлгүй, шаардлагагүй. Хамгийн гол нь би улс төрд тодорхой хувь байх ёстой. 51% дарааж тэгээд үлдсэн хувийг нь бодтоор үнэлээд ил тодор ингээд хувьчлах ёстой гэдэг л асуудлыг төвшүүлж байгаа. За баярлалаа. Тэгэхээр бид нэг компанийн хувьчлал руу их бас ороод байна. Тэгэхээр мэдээч хэрэг бас сөрөг байр суурьтай байгаа болон хувьчлалд оролцсон гэдгийг илэрхийлсэн бизнесийн төлөө бол өөрийнхөө байр суурийг илэрхийлэх нь бол зөв баг. Тэгэхээр Ачит Эрдэнэ захирлаас би эргээд түрүүн Баяр Эрдэнэ даргаас асуусан хэн үнэлвэл энэ үнэнд одоо зах зээл за хөрөнгөний бирж рүү гаргачвал нөгөө supply demand гэдгээр үн тогтно гэж ойлгоод байна. За тэгээгүй нөхцөлд Баяр Эрдэнэ даргын газрынхан юм уу сангийн яамныхан үнэлгээ гаргахад учир дутагдaltaй төр үнэлдэггүй юм гэдэг мэдээллийг бол танай холбооноос бас өдөр уцаар ярьж байхад төр үнэлдэггүй маа л гэдэг. Хөрөнгөний зах зээл үнэлгээ бол ингээд тусдаа айгуу нарийн шинжилгээ. Тэгэхээр яг хоо ер нь бол зүгээр Монгол улсад яаж явж ирсэн уртны өмч хувьчлалын тэр харахад бол төрийн өмчийн хорооноос зөвлөх компаниудыг бас авдаг байсан ш төсөлдөг байсан. Тэгээ үнэлгээ нийлэгдэг байсан. Хойд янз бүрийн компаниуд байдаг гэсэн тийм. Тэгээд ер нь бол хөрөнгө тэгж үнэлүүлээд тэгээд дарааг нь ингээд юу зарладаг байсан. Тэгэхээр энэ процессор явуул зөв болов уу гэж бодож байна. Хоёрт нь бол ер нь бол хөрөнгийн одоо компани үнэлгээг бол хамгийн сайн тогтоодог газар бол ерөөсөө зах зээл хөрөнгийн биржилтэй. Тэгэхээр одоо жишээлбэл одоо нэг түрүүн цахилгаан шугам сүлжээний компани хувьчлах гээд ярьсан шүү дээ. Тэгвэл одоо яг ингээд нөгөө Монгол тэр цахилгаан шугам сүлжээний компани хөрөнгийн бирж дээр байхгүй бол адил төстэй оронд ч юм уу тэр тийм цахилгаан шугам сүлжээний компани ямар үнэлгээтэй одоо ашгийг нь одоо хэдээр үнэлснээр үржүүлснээр үнэлэгдэж байгааг тогтоогод гэх мэтийн жишг үнүүдийг бол энэ хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй тэгээд энэ нэгтлэн бодох бүртгэлийн мэдлэгтэй тийм зөвлөх компаниуд тогтоодог юм аа. Тэгээд тэрийг нь бол яг мэрэгжлийн үгээр нь бол ер нь underwriter энэ гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр тэр underwriter компани бол эхлээд энэ компани ерөнхийдөө ийм үн хөрөх юм байна гэж судлаад хөрөнгийн бирж дээр гаргаж байгаа бол тэрийг тогтоогоод тэгээд хүмүүс зарлаад аваагүй бол үлдсэн хувьцааг нь өөрсдөө бас тодорхой хэмжээгээр авах үүрэг хүлээдэг. Хувьцаа нь арилжаалагч байгаа компанийн хувьцааг хэн одоо яг түрүү бол гавьяа ярьсан жишээгээр бол тэр хөрөнгийн бирж үнийн тогтооцсон бол мэдээж 10% нь биш байлаа 30% нь 34% нь тэд байгаа бол тэрийг одоо 3-аар үржүүлдэг. Манай банкуд чинь бас underwriting үйлчилгээ эрхэлдэг охин компаниуд болон өөрсдийнхөө одоо хөрөнгө оруулсан компаниудаар үйл ажиллагаа underwriting-ийн үйл ажиллагаа эрхэлж байгаа шүү дээ тий. Өмнөх хямралаар тэр эрхийг нь олгосон. За тэргээрээ бас төрийн өмчийг одоо аваад санал ирэхгүй бол өөрсдөө авдаг ч юм уу. Тийм буруу практик яваад байгаа юм харагдаж байна уу? Та яг энэ салбар дээр гоо. Тий яг энийг бол бас түрүүн улс болгон бодлогоор л зохицуулдаг. Тэгэхээр бол Америкийн нэгдсэн улсын жишээн дээр бол нэг бүр аль дээр үед хууль гаргаад ингээд арилжааны банк бол энэ underwriting буюу энэ хөрөнгөний зах зээлийн үйл ажиллагаа хийж болохгүй ингээд бүр 30 онд тэ нэг Glass Steagall гэдэг хууль гаргасан. Тэрний дараа одоо сая дахиж бүр чангаруулад энэ Frank Dodd гэдэг ингээд сая нөгөө 2009 онд их том хямрал болсон ш. Тэрний дараа бол ингээд дахиад өөрчилсөн. Тэгэхээр бол иймэрхүү зохицуултууд байна л дээ. Тэгвэл хадгаламж эзэмшигчтэй л бодож байгаа л бодлого гэсэн. Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эрсдэлтэй компани хувьцаа руу хөрөнгөний зах зээл рүү оруулах байдлыг л хязгаарлах гэсэн болохоор нөлөөд гаргасан юм уу гэж боддог. За баярлалаа. Тэгэхээр Алтаа захирлаас ямар төр вэ? Тэр хэмжээгээр өмч хөвчлөлийн бодлогоо тэр төрөнд тодорхойлно те. Либерал бол одоо Англи одоо жишээлбэл атомын цахилгаан станц нь талан Франц, талан Хятадын өмчтөө том одоо тэр одоо байж болох хамгийн үндэсний аюулгүй байдал эрчим хүчний салбар те. Тэгэхээр зарим газар бол одоо Хятад, Оросын жишээг бас аяр сайхан гишүүн хэллээ. US Postal бол 100% төрийнх байдаг. За Америкт бол тэр одоо тэр жижигхэн боксing дэлбэлэх юм бол бараг террорист үйл ажиллагаа гэж үздэг байх жишээтэй байна л да. Тэгэхээр манад ямар төр вэ гэж та харж байна? Хөрөнгөний биржийн захирлын хувьд. Төр гэдэг чинь өөрөө өмчийн эзэн л дээ. Тэгэхээр төрийн хайж бүрэлдэхүүн гэхэлэр яг шууд миний одоо хувь хүний юу бол бид бүхэн сонгоод өөрийнхөө төлөөллийг явуулаад их хурл байгуулагдаад их хурлаас зарим эрх үүргээ засгийн газартаа өгөөд тэгээд төр маань бүрэлдэж байгаа шүү дээ. Тэр маань өөрөө өмчийн эзэн ард түмнийг төлөөлж байгаа. Тэгэхээр тэр ямар шийдвэр гаргах вэ? Өмчийн эзний гаргасан шийдвэрийн дагуу
жишээл хөвчлөж бай. Альва нэгэн бодлогын асуудлууд явах бах л та. Тэгэхээр цаг хэдүүлж байгааг мэдэхгүй зөв нэг шийдэл хэлчихээд байна шүү дээ. Юу өнөөдөр ингээд бид нар нээлттэй хилцүүлж байгаа нь айгүй гоё байна. Ахиц дэвшил үжээ гарчлаа шүү дээ. Аюур сайхан гишүүний хэлж байгаатай бол санал 100% нэг. Төрийн өмчийг үнгүүдүүлж энэ хөвчлөлаар бол явуулах боломжгүй. Одоо юу гэдэг сонгуулийг тааруулаад, наадмыг тааруулаад, шинэ жилийг тааруулаад 2-7 хоног өгөөд тийм ээ. Тэгээд өөрсдөө ингээд цаанаа бэлтчихэд явдаг байсан юм байхгүй болох ёстой. Хөрөнгийн бирж дээр цөмөрөө энэ хувьчлалуудаа явуулах талын тийм лобби одоо групп үүсгэн үү юу гэж нэрлэнэ үү тэрийг хийх ёстой баха. Олон жил ярьлаа. Шуудан хувьчлахтаа тэр дуудана гэдэг байгаа байхгүй. 66% гарч ирчээд ингээ нэг алах барьчаад 20 тэрбум 30 тэрбум гэд тэгж байгаа нэг хүн авахаар хийвэл нөгөө үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаад байгаа юм. Тэгэхээр энийг нэг шат дараалтаа тийм ээ. Одоо энэ төрийн өмчийн хорооны удирдлагууд ингээ шинээр байж байна. 10%-ийг нь 6%-ийг нь ингээд нэг хуваар гаргаа зарлаад гадаад дотоод хөрөнгө оруулагчдыг урьж оруулаад татвар төлөгчдийн мөнгийг үнгүүдүүлэхгүй үнэтэй өхийн тулд бол явах хэрэгтэй. За зарим нэг одоо бүр онцгой юм төрийн объектууд дээр бол нөгөө алтан хувьцаа гэдэг нэг ойлголт байдаг. За та нар ямарваа нэг юм буруу зуруу юм хийгээд эсвэл энэ ажлаа ингээд тасан зогсоовол төр орж ирээд ингэдэг шүү. 51% бол аюураа явахгүй. Яагаад вэ гэхээр төрд очиж байгаа нөгөө олон шатны энэ менежерүүд байна шүү дээ тийм ээ. Тэр маань бол өөрөө ажлын гацаа болдгийг бол би одоо аль талаас нь ингээ харлаа явдгүй юм байна. Явдгүй. Аль нэвтрүүлэх хэрэгтэй. Тийм, тэрийг нэвтрүүлнэ. Гэхдээ биднэрт өнөөдөр шуудан шинчлэх, нөгөө нэг модернизацийг явуулах, шинэ хөрөнгө оруулалт хийж цахимжуулах, банкны санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх, нөгөө нэг өндөр үүтэй, өндөр шимтгэлтэй одоо банкуудтай чинь нэг өрсөлдөөнийг бий болгохгүй бол нөгөө Японд одоо ярьж ирсэн шүү дээ. Койзумигийн засаг унаагүй шүү. Парламентаа тараачж байгаад өөрөө дахид сонгогдоод тэгээд хувьчлаа түрүүжил дахиад явуулчихсан. Баярлалаа. 7 хоног үндэслэл нь болж байгаа дараа нь нэвтрүүлэг маань дуусахад бас дөнгөж минутын хугацаа үлдсэн байна. Нэвтрүүлэгт нэг өдрийн хугацаатай яаралтай зочдоо өрсөн боловч хүрэлцэн ирсэж мэдээлэл үнцэнтэй мэдээллийг саяхан бидний 80 хором ярилцсан мэдээллийг бол би их үнцэнтэй мэдээлэл гэж бодож байна. Ягаад гэвэл төрийн өмчийг тун удахгүй за хөрөнгийн биржээр юм нээлттэй байдлаар явуулна гэдгийг бас баярд нь дарга бас хэллээ. Тэгэхээр одоогийн байдлаар жагсаалтан дээр бол 2 байгууллага баталсан байгаа юм байна. Гэхдээ энэ ондоо багтааж бол бусад жагсаалтыг манай телевиз ихний сурвалжлагаараа үзүүлсэн. Тэгэхээр төрийн өмч үнгүүдэхгүй за төрийн өмчийн энэ өмч хөвчлөлийн процесс 90 оны алдааг давтахгүй нээлттэй за санхүүгийн салбарт оролцож байгаа хүмүүс бүгд оролцох боломжтой явах болтугай гэдэг ийм ерөөл дээр нэмэгдэж 2 орсон шүү. Нэг нь бол байж байгаа тийм. За баярлалаа. Тэгэхээр өмч хөвчлөлтөөр өрнсөн нүүл шийдэл нэвтрүүлэг маань өндөрлж байна. Хүрэлцээсэн зочдод дахин баярлалаа.